Hi guys, хобалох болонгийнхаа цаашгийн дугаарт тавтай морил. Зя манаха цаан чин гадуур ямар яриа явагдаж ингэж Wicked киноны зураг авалтын талбай дээр ямар нэгэн сонин хачиргалтай муу ёрынж гэмээр юм уу те нэг тийм юр бусын зүйл заавалчгүй болсон гэж хүмүүс яриад байгаа байхгүй юу? Яагаад гэхлээр штэ те яг тэрхүү кинонд нь тоглосон ялангуяа гол дүрийн жүжигчт нь бүр маш их турсан бүр ингээд яг энэ кинонд тоглохоос өмнөхтэй нь харьцуулахад бол ингээд бүр нээс гарцсан тийм туранхаа болчихсон амин хаана байгаа юм бэ гэмээр болчихсон. За түүнээс гадна зөвхөн гаднах үзмжийн талаас нь биш те яг ингээд байга байдлыг нь харахад л ингээд зүгээр ингээд айгүй уйлсан, унжсан, айгүй тийм сэтгэл хөдлөл өндөртэй, emotional те ингээд нэг нэгэндээ ингээд тайтгарч байна л. Гэлтэй нөгөөтгөлөг ороод гэлтэй бүр ингээд бүр нэг л тийм сонин болчихсон. Тэгээд хүмүүс бол те ийм олон жүжигчд 2-3 жүжигчд зэрэг ийм сонин болно гэж бол байхгүй. Энэ бол ингээд яг л зураг авалтынхаа талбай дээр сонин юмнууд болсон. Нэг бол найруулагчт нь тэрхүү зураг авалтынхаа кино зохион бүтээж байгаа executive creator хүмүүс нь энэ хүү жүжигчдийг бүр айгүйх дарамталж шахаж одоо ингэж баг хоол унд өгдөггүй байсан. Та нар одоо ийм хоолны дийлэн барихгүй бол те та нарыг энэ кино тоглохгүй гэдэл те. Эсвэл бүр ингээд сэтгэл санааны янз бүрийн айгүй амар дарамт өгдөөгтэй ингээл бүр шахаж дарамталдаг бүр ингэж тарчлаадаг зовоодог байсан байх. Тийм учраас одоо энэ хүү жүжигчт нь ингээд жүжиглж дуусныхаа дараагаар бол ингээд бүр ингээд трауматай болчихсон. Тэгээд нэг тийм айж имээсэн. Тэгээд ингээд сэтгэл зүрхэнд нь бүр орчихсон, уйлж унтсан, emotional ийм сонин хүмүүс болсон гэж хүмүүс гадуур интернет дээр ярьж байна. За хэдүүлээ тэгээд энэ тухай ярих болно манайхаа Wicked 2 киноны тухай ярих гэж байна. Энэ киноны эргэн тойронд юу болоод байна? Энэ киноны cast members тэ одоо жүжиглсэн жүжигчдийн эргэн тойронд бас юу болоод байна гэдэг энэ бүхний тухай та бүхэндээ өнөөдөр ярьж өгөх гэж байна. За хэрвээ та бүхэн маань санаж байгаа бол би өнгөрсөн жил буюу 2024 онд Wicked киноны эхний анги нь гарахад би бас нэг иймэрхүү бичлэг хийжсэн. Тэгээ Wicked эхний киноны эргэн тойронд ямар зүйл болж исэн, интернетээр ямар зүйлийн тухай шуугаад байна, энэ киноны тухай энэ гэж зөндөө олон зүйлүүдийг та бүхэндээ хүргэж байсан бол одоо хэдүүлээ Wicked 2 дугаар анги нь part 2 буюу Wicked for Good гэдэг кино гарч байгаа. Саяхан одоо 2-3 хоног өмнө гарчихсан байгаа. Тэгээд хэдүүлээ тэр киноны тухай ярий, жүжигчдийнх нь эргэн тойрных нь ховж уян тухай ярья. За манайха та нарт ийм зүйл тохиолдож ирсэн үү? Янз бүрийн хамгийн сайн гэсэн skincare бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд байхад л арьс чинь ерөөсөө дээрдэхгүй, батгах чинь ерөөсөө арилахгүй байгаад байдаг. За хэрэг тийм бол та арьсаа гаднаас нь эмчлэх биш, дотроос гидснээс эмчлэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд арьсаа яг дотроос нь яаж эмчлэх юм бэ, юугаар эмчлэх юм бэ гэж бодож байгаа бол би та бүхэндээ өнөөдөр Mind Moss-ыг танилцуулж байна. Mind Moss гэдэг нь sea moss буюу далайн хөвд гэдэг ийм ид шидтэй суперфуд байгаа. Mind Moss-ыг хэрэглээд арьсаа эмжилсэн маш олон хүмүүсийн сэтгэлдлүүд одоо энд байна. Монголд худалдаалагдаж байгаа энэхүү Mind Moss нь болохоор Америкийн Samadhi Moss хэмээх энэхүү компаниас албан ёсоор моосоо оруулж ирдэг байгаа. Тэгээ миний хувьд болохоор Samadhi Moss-ыг хэрэглэж үзээд үнэхээр таалагдсан учраас би та бүхэндээ санал болгож байгаа юм. Тэгэд надад болохоор зүгээр шилэн л байна, хэрэглээд дуусчихсан хардаа ингээд. Тэгээ одоо удахгүй дахиад захиалж авах гэж байгаа. Тэгээ ямар ч сан та бүхэндээ хоосон шилээ харуулчих яа. За миний хувьд бол угаасаа арьсны нэг асуудалтай байгаагүй гэхдээ л яг энийг хэрэглэснээр цаанаас бүр ингээ арьс маань гэрэлтээд ингээ glowy байгаад байгаа юм шиг надад мэдрэмж төрсөн. Тэг хамгийн том ажигласан юм гэдэг юм бол хоол боловсруулалтын дээр бол үнэхээр амар нөлөөтэй байсан гэж бодож байна. Өдөр болгон яг нэг гаргах хэвээр мэж гаргаад байгаа гэсэн үг. Тэг тэрэнд айгу тусалж байгаа. Тэгэхээр ингээ би чи айгу гоё хөнгөрөөд ирдэг гэсэн үг. Та ердөө нэг халбаг моосыг өдөрт идээд л А, Б, С, Д, Е, К витамин за тэгээд омега 3, кальц, йод, цайр гэх мэт бид хэрэгтэй 102 эрдсэн 92-ыг нь авч чадна гэсэн үг. Моос нь арьсыг эмчлээ зогсохгүй гидсний ашигтай бактери, хоол боловсруулалт, дархлаа гэд биеийн бүх зүйлийг сайжруулдаг гайхалтай бүтээгдэхүүн байгаа. Тэрнэр гоё мэдээд болоход 11 сарын 27-наас 11 сарын 30-ны хооронд 25% хямдралтай байгаа юм байна лээ шүү. За тэгээ Mind Moss-ыг ханаас авах вэ гэх юм бол Mind Moss Cigman гэдэг вебсайт руу ороод хургуулад авах боломжтой. Түүнээс гадна Mind Moss-ийн Facebook хуудас болон Instagram хуудас руу бас холбогдоод DM бичээд авах боломжтой шүү. Харин биеэр очиж авах гэж байгаа бол Miru Skincare дэлгүүрийн Fantan, Suis, Silaгийн салбарууд дээр нь очиод авах боломжтой шүү. Гэдэс эрүүл бол арьс эрүүл.
За ингээд бүгдээрээ минд мозог хэрэглээд арьсаач тэр гидсэж тэр эмчлээд аваарай. За Wicked for Good буюу одоо энэ хүү Wicked гэдэг киноны 2 дугаар бүлэг нь сая 11 сарын 21-ний өдөр гарчээ. Манайхаа албан ёсоор энэ тэнүүгээр театруудаар ингээд цацагдсан байна. За тэгээд угаасаа энэ кино ч маш амжилттай кино зохиол учраас энэ чинь одоо номноос сэдвлэгдсэн ийм кино байгаа шүү дээ тий. Тэгээд та бүхэн маань яг энэ киноны зохиолын түүхийг мэдмээр байх юм бол миний жилийн өмнө хийжсэн бичлэгийг очиад үзээрэй. Тэгээд би тэрэн дээр яг түүхийн тухай ярьдаг байгаа. Тэгээд товчхондоо гэх юм бол энэ нь бол адил нэртэй Wicked гэдэг нэртэй маш дээр үед гарч исэн юм ном байгаа юм аа. За тэгээд тэр номноосоо сэдвлэгдээд мюзикл бас гарсан. Тэрхүү мюзикл нь болохоор Нью-Йоркийн Broadway дээр маш олон жил ингээд үргэлжлээд ямар ч зогсолтгүйгээр тавигдж байгаа тийм алдартай мюзиклүүдийн нэг байгаа. За тэгээд одоо ингээд 2024 онд албан ёсоор Wicked киноны одоо дэлгэцийн уран бүтээл нь adaptation ингэж гарсан байгаа юм аа. За тэгээд 2 дугаар бүлэг нь одоо энэ жил ингээ гарч байна. За тэгээд энэ чинь угаасаа маш алдартай зохиол, угаасаа маш алдартай мюзикл учраас киноч гэсэндээ маш амжилттай болох нь угаасаа ойлгомжтой байсан. Заавалчгүй Ariana Grande, Cynthia Erivo гэсэн иймэрхүү алдартай жүжигчид тоглоогүй байсан ч гэсэндээ бараг л мундаг болчих тийм одоо боломжтой зохиол байсан. Ягаад гэвэл хүмүүсийн маш хайрлж хүндэлж явдаг зохиол учраас. За гэхдээ ойлгомжтой л да ийм алдартай жүжигчид тоглосон учраас улам амар хайптай болгож байгаа гэсэн үг. За тэгээд өнгөрсөн удаагийнхан заяа 1-р бүлэг нь болохоор маш амжилттай болсон box office-ийн хувьд бол ингээд маш successful болсон. Тийм ч учраас та нар бодоод үзтээ зөвхөн Америкийнхаа хүрээнд заяа domestically 474 сая долларыг олсон байгаа юм байна лээ орлогондоо. За тэгээ нийтдээ worldwide буюу дэлхийд даяар болохоор бүхэл бүтэн 758 сая долларыг орлогондоо олжээ. Тэгээ энэ бол үнэхээр гайхалтай. Яагаад вэ гэх юм бол энэхүү ихний киног бүтээх төсөв нь болохоор нийтдээ 150 сая долларыг зарцуулсан юм байна лээ. Тэгээ 150 сая долларыг зарцуулаад энэхүү киног хийсэн мөртлөө 758 сая долларыг ингээд орлогоосоо олно гэхээр бүр хэд дахин давуулаад олсон байгаа учраас үнэхээр амжилттай болсон гэж үзэж байгаа. За тэгээд та нар бодоод үзтээ одоо энэхүү 2 дугаар бүлгэнтэй саяхан 11 сарын 21-нд хэдхэн өдрийн өмнө гарсан мөртлөө аль хэдийнэ domestically Америкийн хувьд 150 сая долларыг олчихсон. За тэгээд дэлхийд даяараа болохоор нийтдээ 226 сая долларыг аль хэдийнэ олчихсон байгаа юм байна лээ. Тэгээд Холливуудын кино нээлтүүдийн хувьд бол хамгийн амжилттай өгдөж байгаа юм хүү нээлт гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгэд энэ кино хүмүүс хэдийгээр хайрлаж, дуурлаж ингэж үздэг кино, зохиол, мюзиклч гэлээдээ бас доогдох болоод байгаа юм манайхаа. Энэ болохоор ерөөсө киноноосоо болоод биш заа. Яг киноноосоо, голоосоо одоо жүжигчийнх нь ур чадвар ч юм уу, тэ найруулагчийнх нь ур чадвар киногоо хэрхэн бүтээсэн бэ гэдэг ч юм уу, тэ. Яг энэ киноныхоо талаас болоод биш заа юу. Юунаас болоод энэ хүү кино ер нь ингээ жоохон доогдох болоод хүмүүсийн ингээд parody, skit энэ төр гадуур интернетээр болоод байгаа гэхээр угаасаа ойлгомжтой. Та нар миний юу ярих байгааг ойлгож байгаа байх. Жүжигчдээс нь болоод жүжигчдтэй Ariana Grande, Cynthia Erivo хоёроос болоод манайхаа хоёр гол дүрийн жүжигчд байгаа шүү дээ тий. Энэ киноч нь бол угаасаа хэрвээ та нар үзсэн бол мэдэж байгаа. Үзээгүй бол би тийм амар спойлер өгмөргүй та нарыг үзээсэй гэж хүсэж яагаад бол айгүй гой зохиол учраас ер нь бол та нар хэрвээ мэдэх бол Wizard of Oz гэдэгтэй тэр айгүй алдартай зохиол бас байдаг. Тэрнтэй одоо уйлдаж явдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд ер нь нэг тэр ертөнцийнх гэсэн үг. Окей, элэв шидний ертөнцийнх гэсэн үг. Wizard энэ гэж одоо элэв шидтэй энэ гэсэн үг шүү дээ. За тэгээд Wicked гэдэг нь болохоор хоёр юм шулмыг гаргаж байгаа. Нэг нь болохоор сайн шулам, Good Witch гэж байгаа. Тэр нь болохоор Glinda буюу Ariana Grande-гийн тоглодог дүр нь байгаа. За тэр нь болохоор дандаа юм ягаан өнгөмөр тодорхойлогддог. Тийм учраас би ягаан өнгөг өмсчихсэн байна. Glinda-тай Ariana Grande-тай ингээд channel хийх гэдэг you know what I mean. За тэгээд нөгөөх нь болохоор нөгөө witch нь болохоор одоо bad witch гэж байгаа юм. За the wicked witch. Okay, the wicked гэдэг үг чинь бол айгуу тийм хорон санаатай, муу ёрын зэвүүнтэй тийм одоо ер нь сөрөг тал гэсэн үг. Okay. Одоо ингээд K-drama, Солонгосын K-drama байлаа гэхээр шин эри гэсэн үг. За эхнэрийн өрх байлаа гэх юм бол шин эригийн дүр гэсэн үг заяа. Муу дүр гэсэн үг байхгүй. Wicked гэдэг чинь тийм утгатай үг. За тэгээд wicked witch нь буюу муу шулм нь болохоор Elphaba гэдэг дүр байгаа. За тэр нь болохоор Cynthia Erivo-гийн тоглодог дүр. Тэгээд ногоон өнгөөр тодорхойлогддог. Тэр witch нь угаасаа бүр ингээд ногоон өнгийн арьстай. За тэгээд ийм хоёр гол дүрийн шулмуудтай байгаа юм аа. За тэгээд энэ хоёр ч юм бол ингээд ер нь хамтдаа шулмуудын ингээд сургууль одоо элэв шиднүүдийн сургууль яадаг яг ер нь Harry Potter хуу те. За тэгэж мэгж байгаа Wizard of Oz-тай очиж уулзаад ингээд юм хүм болдог. Би тэгээд та нарт яг нэг плотныхын twist энтриг бол хэлмээргүй та нарыг өөрснөө үзээсэй гэж хүсэж байна.
За тийм ер нь бол угаасаа үнэхээр гайхалтай зохиол байгаа. Тэгээд энэ Ariana Grande, Cynthia Erivo хоёр бол угаасаа хоёулаа маш чадварлаг жүжигчээд, маш чадварлаг дуучид энэ хоёрын одоо аяас чадвартай бол хүмүүс үнэхээр юм ярихгүй тий. Хоёулаа үнэхээр агуу хоолой тий. Тэр дуулалт, муулалт, жүжиглэлт, мөжиглэлт бол үнэхээр chef's-гээс яриад ах юм байхгүй. Хамгийн гол нь гэх юм бол энэ хоёрын энэ хоёрыг бодохоор жоохон харах гээд идэх шүү. Юу гэхээр энэ хоёрын зүгээр хэрхэн бие авч явж байгаа вэ? Тэ? Хэрхэн аашилж байгаа вэ? Хэрхэн маяглаж байгаа вэ? Гэдг нь хүмүүсийн уурыг хүргээд байгаа байхгүй юу? Дургуцлыг хүргээд байгаа. Бүр ингээ хүмүүс cringe хийгээд байгаа гэсэн. Өмнөөс чинь бантаад ах юм а гэж ярьдаг те. Өмнөөс чинь бөг сулаагаад ах юм а гэдэг те. Яг тийм юм болоод байгаа байхгүй. Тэгээд өнгөрсөн дугаар дээр би ч гэсэн те өнгөрсөн дугаар гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр би 2024 онд Wicked-ийн тухай хийсэн тэр бичлэгээр байгаа шүү дээ. Өнгөрсөн дугаар дээр би ч гэсэн хэлжсэн те тэрхүү хэрхэн ингээд интернет дээр энэ хоёр тоогдох болоод те ингээд ярьслага болгон дээр би нэгэ тавирал oh my god I love you I love you гэдэг те. Нөгөө Ariana Grande, Cynthia Erivo I love you so much. You're my sister. I've never seen someone like you. Oh my god. Galtungod no Cynthia. Ariana. You're the best. I can't live without you. Гэл. Бараг үнэнгээс өөрийгөө уйлуулах гэж шүү дээ. Амар жүжиглэлээ шүү дээ бас. Тэр хоёр реакт хийдэг те. Ингээд ярьслага болгонд дээр ингээд би нэг хүрээд л хайртай шүү өстэй. Үгүй би чамд илүү хайртай. Үгүй чи надад илүү хайртай өстэй. Чи үнэхээр өөрхөн би чи их өөрхөн гэл те. Би нэгээ бүр ингээд яг нэг дэлхий дээр хамгийн шилдэг, бүр хамгийн сайн хүн юм шиг бүр ингээд бурхан юм шиг ингээд би нэг хайп хийгээл тэр хүн шиг сайн хүн байхгүй. Тэгээ Ariana шиг сайн хүн байхгүй. Cynthia шиг сайн хүн байхгүй. Тэгэл би нэг инхрэлэл хайрлал, дурлал цаадалтай ярьслан дээр бараг л би нэг авч долоочих годалтай өстэй бүр өнхчих гээл өстэй бөө юм болдог. Тэр нэгээр амар их доромжлол хүртчихсэн тэр хоёр одоо өнгөрсөн жил. Тэгсэн чи энэ жил манайхаа энэхүү 20 дугаар ангид гараад ирсэн чи яг адилхан. Бүр би бол энийг бол яг адилхан ч гэж хэлэхгүй. Энэ бол бүр ингээд илүү дороотчихсан гэж хэлэн заяа. Бүр ингээд хэд дахин дороотоод улам амар болчихсон гэсэн үг. Энэ хоёрын тэр одоо байгаа байдлын хоорондоо хэрхэн харьцаж байгаа вэ гэдг нь заяа. Бүр арай л эвгүй. Хүмүүс сүултээ бүр одоо ингэж ярьж байна. Энэ хоёр яг учиртай бүр ингээд цаанаа яг нэг нуугаад байгаа юм байгаа. Энэ хоёр бол цаанаа зүгээр тийм friendship, зүгээр тийм сайн найзуудын тэ эсвэл зүгээр нэг тийм амар сайн хамтарч ажилладаг co-stars, colleague, хамтран ажилладаг тэ хамт ажилладаг хүмүүсийн team vibe, relationship биш байна. Энэ бол something deep. Тэ яг л нэг цаанаа тэ унтаж хөвцдөг, биенийхээ шалдан биеийг мэдэрч үзчихсэн тэ тийм хүмүүсийн одоо байгаа гаргаж байгаа үйлдэл гэж яриад байгаа хүмүүс бол энд бол бараг л бат итгэлтэй болсон байгаа. Энэ хоёр хэдийгээр одоо яг ингээд үнэнгээсээ биентэйгээ үерхгүй байгаа ч гэлээдээ яг ингээд тийм couple харилцаанд ороогүй байгаа ч гэлээдээ доор хайж ганц хоёр удаа бол ингээд тэ hook up хийж унтаж хөвцсөн гэж бол хүмүүс үзээд байгаа юм. Okay. За гэхдээ та нар бас гайхчихж магадгүй л дээ. Хүүе над Ariana Grande чинь Ethan Slater-тэй үргэж байгаа үсттэй. За тэгээд нөгөө Cynthia Erivo ч гэсэндээ өөрөө их нэртэй хүн бидтэй гэж бодож иж магадгүй. Тийм ээ манайхаа. Ер нь бол тийм. За Ariana Grande яг нөгөө нэг Ethan Slater-тэйг яг одоо үргэж байгаа үгүйг мэдэхгүй байгаа. Би та нартай өмнөх weekly recap дээр ярьжсэн. Энэ хоёрыг ингээд салцсан байх магадлал гэсэн маш их blind item-д гарч байгаа. Яг үл энэ хоёр хизээд хамтдаа явж харагдахгүй байгаа. Хэдийгээр тэг үргэжсэн байлаа гэж бодчихсон ч гэлээдээ. За тэгээд Cynthia Erivo ч бол их нэртэй гэрэлчгсэн хിവэрэ байгаа. Гэхдээ энэ хоёр чинь манайхаа I don't want to say bad things about them but okay just wait. Энэ хоёр чи яалтчгүй хоёулаа манайхаа okay. За Ariana Grande бол та нар бол аль мэдж байгаа. Ялангуяа миний бичлэгүүдийг дандаа үздэг хүмүүс л мэдж байгаа. Би Ariana Grande-гийн тухай бас нэлээд хэдэн бичлэгүүдээр ярьжсэн. Бүр ингээд Ariana Grande-гийн зориулаад бүр нэг бүтэн бичлэг хийж байсан те. Ariana Grande чи Hollywood-ийнхаа индустрийн бүр алдартай хүний залууг булаадаг. Тэ өөр нэгэн эмхтэн залууг нь булаадаг, найз залууг нь булаадаг, нөхрийг нь булаадаг. Заавал ингээд айц шагалтай байгаа хосуудын дундуур нь цавчирч орж ирээд нөгөө хүнийг булааж авдаг те. Тийм одоо reputationтэй одоо нэртэй цуутай хүн байгаа шүү дээ те. За түүнээс гадна Cynthia Erivo ч гэлээдээ манайхаа одоогийнхоо суучихсан байгаа өөрийнх нь эхнэр нь шүү дээ те. Энэ эхнэртэйгээ яаж танилцсан бэ гэдэг нь бас айгүй тийм асуудалтай яриатай байдаг заяа. Юу вэ гэхээр Cynthia Erivo гинхүү эхнэртэйгээ бас л нөгөө эхнэр нь аль үшэнэ найз охинтой байхад дундуур нь цавчиж орж ирээд энэхүү эхнэртэйгээ танилцаад эхнэрийгээ тэр өмнөх найз охиноос нь булааж авсан гэж ярьдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь та нар хараад үзтээ Ariana Grande ч тэр Cynthia Erivo ч тэр ер нь нэг тийм relationship гэдэг бол энэ хоёрын хувьд бол тэ өөрсдөө нэг тэгж татаж чангаагаад тэ байлгадаг зүйл биш юм аа.
Найз охинтой байна уу, их нартай байна уу, найз залуутай байна уу, нөхөртэй байна уу? Энэ хоёрт бол нэг хамаатай биш заяа. Яг нөгөө таалагдчихж байгаа хүнтэйгээ ингээд connection ингээд хийгээд ундаж чивтмээр санагдвал шууд ундаж чивтчихээр тийм одоо хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд хүмүүс бол энэхүү одоо speculation ч гэдэг юм уу энэхүү таамагт айгүй их ингэж итгэдэг. За энэ хоёр бол яалтчгүй зураг авалт хийгдэж байх үедээ ч юм уу те энэ хамтдаа ажиллаж байх үедээ яалтчгүй би бинтэйгээ одоо ядаж ганц 2 удаа унтсан байхаа яг л нэг тим харагдаж байна гэж яриад байгаа юм. За тэгээд нэг юм хэлчихэд одоо удахгүй би яг мэдчихэж байгаа байхгүй юу? Яг мэдчихэж байгаа юм. Миний нэг ярддаг нэлээд хитэн одоо тийм за яг би Hailey Bieber, Selena Gomez, Ariana Grande гэл иймэрхүү одоо хүмүүсийг айгүйх ярьдаг штэ те ингээ яалтчгүй угаасаа эдгээр ч нэг A-list starуд учраас Hollywood-ийн A-list starуд учраас ингээд яалтчгүй ингээд ховжууд айгүйх гарч ирдэг учраас би ингээд ховынхан бичлэгүүдээр айгүйх ярьдаг ягдгүй шинэ мэдээлүүд дандаа гарч ирдэг учраас тэр тоолонд одоо ялангуяа энэ гурав дээр те айгүйх тийм фэнүүд нь айгүй токсик гэхгүй ягаад вэ гэх ингээл иймэрхүү зүгээр интернет дээр байгаа юмыг яриад өгөнгүүт те эн чинь бол gossip channel шүү дээ. What do you expect? What am I gonna talk? What else am I gonna talk? Тэ би өөр яг юу ярих юм бэ? Ховл гадуур интернетээр явж байгаа ховл ярих штэ өөр юу ярих юм бэ? Right? It's a gossip pop culture channel. Тэгээд энэ гурвын тухай яг ярангуут ингээл фэнүүд нь орж ирдэг байхгүй юу? Чимээс муу те муу. Бас нөгөө K-pop idol-ууд байгаа юм байна. Чимээ манай Hailey юугаад байгаа юм бэ? Чимээ манаас Selena Gomez юугаад байгаа юм бэ? Чи манай Selena Gomez чамаас илүү шүү. Тэгвэл Ariana Grande юугаад байгаа юм бэ? Чимээ новшмын Ariana Grande шиг хөөрхөн юм гайхалтай хүн байхгүй энэ ярьдаг хүмүүс. I'm also a huge fan of Ariana Grande, okay? Би ч гэсэндээ Ariana Grande-гийн маш том fan, okay? Бүх дуунуудыг нь мэднэ. Тэглээгээд надад ийм тэнэгтэй бүр ингээл нөгөө нэг шүтж байгаа хүнийгээ дуртай idol-ийнхаа ингээл хамаг gossip-уудаас хамгаалаад та яна гэдэг тийм дүнгүүд тарих толгой бол байхгүй л дээ. Би иймэрхүү ховж өвдөг сонсоод нэг чихрээ өнгөрөөдөг. Эсвэл итгэхэд нь итгээд яна oh my god гэсэнд нь oh my god гэчгээ тэгээд л өнгөрөөдөг. Тэгэж нэг сүртэй сүржигнээд тэр одоо энэ хүн мэдээлэл хүргэсэн хүнлүүд дайраад байдаггүй юм. Окей. Тэгэхээр эрүүл ухаанаар хандаарай гэж тэр Ariana Grande-гийн фэнүүдэд хэлье. Окей. Би бол энийг зохиож яриад байгаа юм биш шүү. Окей. Okay, let's move on. За манайха. Тэгэхээр энэ хоёр одоо энэ жил ч гэсэндээ энэхүү 2 дугаар бүлгийнхаа энэхүү кинон дээр ч гэсэндээ яг энэхүү PR, marketing гэл нэг киногоо promote хийсэн иймэрхүү аялын тоглолтууд хийгээ явдаг шүү дээ. Одоо хэвлэлийн аялын тоглолт гэж ярьдаг те. Ингээл энэ тэнд хотуудад очиод, улсуудад очиод ингээл премьер хийхаа өмнө янз бүрийн ярилцлагуудад очиод янз бүрийн ивентүүд хийгээд яриад явдаг. За тэр үеэрэл ингээл амар дотноо gaахгүй бүр өмнөхөөсөө ч илүү дотноо байгаа нь харагдаж байгаа юм. За тэгээд хэдүүлээ шүү дээ. Эхлээд тэднийхэн тухай яриад заяа. Энэ хоёрын бүр арай дэндүү дотн emotional арай дэндүү touchy feely те. Ингээл бибиндээ хүрсэн бибиндээ ингээл хараад үлсэн Ariana чи шүү, Cynthia чи шүү гэл те. Тэр мэр одоо awkward moment-үүдийн тухай яриадах юм. Тэгчээ дараагийнхаа мэдээлэл рүү орцгоё заяа. За одоо нэг жишээ өгөх юм бол манайхаа угаасаа л энэ хоёр чинь ингээл ярьцлага өгж байхдаа би бинлүүгээ хараад л үйл адил бөө юм болдог. Тэ яг л тэрнтэйгээ адилхан юмнуудыг хийж байгаа байхгүй юу. За нэг жишээг ингээд та нартай өгөх юм бол шүү дээ. Одоо миний өндөр ярих гэж байгаа жишээнүүд болохоор яг нэг интернет дээр, TikTok дээр энэ төр айгүйх viral болоод ингээд таслагдсан бичлэгүүд яваад байгаа байхгүй. Тэднийхэн тухай ярьж өгч байгаа юм шүү. За тэгээд нэг бичлэг байгаа. Тэр нь болохоор ингээл Cynthia Ariana Grande л хараад ярьж байгаа байхгүй те ингээл you're such an open person I've ever worked with гэлтэй Ariana чөл миний амьдралдаа ингээ хамт ажиллаж үзчихсэн хүмүүсээс хамгийн нээлттэй чөлөөтэй байсан. You're so open and willing and generous and kind гэлтэй. Чөл тэ үнэхээр нээлттэй, үнэхээр тийм бүр ингээ юм бүхнийг хийгсэн тийм одоо их хүсэл зориг, ирмэлзэлтэй, тэг үнэхээр ээлдэг, үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр ийм сайхан хүн гэл. Тэгвэл I worked with you гэлээ би чамтай хамт ажилласан шүү дээ Ariana те I worked with the Ariana Grande гэлээ би өстө цор ганц байдаг яг тэр Ariana Grande те хамт ажилласан гэд чи бодтоо гэлээ тэр үед нь Ariana яаж байгаа вэ гэхээр манайхаа яг ингээл гар марыг нь бариад л те oh my god thank you гэлээ бүр ингээл яаж байгаа Ariana Grande ингээл тэр мэрийг ярихтаа амар тийм Ariana Grande-гийн хоолой амар өндөр болчтой oh my god гэл тэл ингээл амар тийм whisper хийж ярьдаг заяа ингээд шивнэж ярьдаг. Ariana тэл thank you. Баярлалаа. Ста юм гоё юмнууд хэлж аваад баярлалаа гэдэл. Тэгэл нөгөө Cynthia-гийнхэн гарыг нь барьж мараад л те. You're the most open person I've ever worked with. Just so
open and willing and generous and kind. So I worked with you as well. You know, I worked with the Ariana Grande. За тэгээд яаж байгаа дээ энэ хоёр ч юм ер нь ганц энэ бичлэгэн дээр ч гэхгүй манайхаа ер нь зөндөө олон иймэрхүү ярилцлагууд дээр зөвхөн бие биентэйгээ oh my god гэхээс гадна нөгөө нэг сурвалжлагч байгаа ярьслага авж байгаа хөтлөгчийгөө бас ингээд тэрхүү гэсэн юмд оруулдаг заяа. Тэгээ яг энэний жишээ нь одоо энэ бичлэг байгаа байхгүй нөгөө нэг хөтлөгч нь юу гэлээ нэг юм хэлсэн маа нэг би ингээд та хоёртай ингээд ярьслага тэгээ анхуд айгүй гоё байлаа би анхуд байгаа ингээд нэг юм авж ийн иймэрхүү ярьслага хийж ийн чиглэлний тиймэрхүү юм ярьсан нэг анхуд байгаа л гэдэг нэг юм хэлсэн байхгүй тэгсэн чинь тэрийг л одоо ингээд нэг тэр хөтлөгчөөгөө хайп хийх гэж байгаа байхгүй тэгээ үчээсээ мундаг байсан те чи ингээд чиний анхудаа мөртлөө чи бараг айгүй мундаг байлаа гэдэг нэг юм хэлэх гэж байгаа байхгүй тэгтээ бүр ингээд амар over the top заа бүр амар хэтрүүлэл яг өөртөөхөө ярьдаг шиг яриад л заа бүр ингээд одоо чи ингэж байгаа байхгүй oh you have been the light of the day гэдэл заяа чи бол те энэ өнөөдрийн гэрэл гэгээ байла гэл заяа тэнгуүтэй you are such a gift you're such a gift гэл заяа чи бол үнэхээр бурхнаас илгээсэн те ингээд айгүй гайхалтай бэлэг юм а гэл Ariana хэлж байгаа байхгүй за тэнгуүдээ Cynthia болохоор те you bring such light into the room гэл өрөөлөл ингээл алхаал ороод ирэнгүүттэй чи ингээл гэрэл чамаас цацардаг чи бол ингээл гэрлийг өрөөлөө ингэж аачдаг гэл заяа за яах вэ хүнд одоо комплимент өгнө гэдэг чинь бол улан сайхан зүйлтэй хүнд ингээ сайхан магтаалээ чи айгүй мундаг байлаа те ярьслага айгүй мундаг хийлээ чи анх удаага хийж байгаа гэхэд айгүй мундаг байж штэ гэд хүмүүс бол тэгх нь бол байдаг зүйлээ гэхдээ бүр те дахин you are the light you are the most amazing person ever. Oh my God. Like the world would be destroyed without you гэдэлтэй бараг тэгж ярих гэдэг аахгүй дэлхий бол чамгүйгээр сүрэн чи бол дэлхий дээр хамгийн сайхан хүн гэж бараг одоо шүлэг мүлэг уншиж байгаа юм шиг одоо хин who talks like that in real life тэг би тэгж асуумаар байгаа аахгүй хин яг жинхнээс жинхэнэ амьдрал дээр хин тэгж ярьдаг вэ манайхан бодоод ийм амар emotional oh my god гэлтэй хинч тэгж ярьдаггүй байхгүй да тий жинхэнэ амьдрал дээр энийг ингээ бүр үзэхээр яг нэг кино үзэж байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ эн чинь бол кино биш. Ярилцлага жинхэнэ амьдрал дээр болж байгаа ярилцлага байдалтай дэндүү over the top emotional feely touchy. Okay. This is also my first time ever doing a You have been the light of the day. You are such a gift. You brought such light into the room. Thank you very much. We appreciate for coming you. into this room today. Thank We needed to come in. Yeah. Both beautiful. Thank you so much. Thank We you love so you. much. Thank Have a lovely rest you. of your day. You too. Thank you, Pink News. Thank you. We love you. Thank you. Thank you so За бас нэг өөр ярьцгааг ярьцгаая. Энэ болохоор нэг Францад хийжсэн премьерийн үеэр болж исэн нэгэн ярилцлага юм байна лээ. Dinner with Sally гэх нэг тийм Францын подкаст байдаг юм байна. Хост нь хөтлөгч эмэгтэй болохоор Sally гэдэг эмэгтэй. За тэгээд тэр эмэгтэйтэй ингээд хийж байгаа ярилцлага байгаа байхгүй. Тэгээд дэн дээр ч гэсэн энэ хоёр ингээд гэсэн юмнууд амар хэмээдэг заяа. Одоо чинь гэлтэх юм бол Cynthia ингээд нэг юм ярьж байгаа байхгүй. Тэгсэн чигийг үнтхий Ariana That was beautiful. Oh my God, I forgot what the question was. Гэлзээ Cynthia чиний ярьж байгаа юм чинь бол үнэхээр гайхалтай, үнэхээр гоё үзэсгэлэнтэй байлаа. Тэгээ би бүр ингээд асуусан асуултыг нь юу гэдгийг бүр мартчихлаа штэ. Тэгээ бүр ингээд I was listening and I forgot I was a part of this. Гэлзээ би бүр ингээд чиний юу ярьж байгааг сонсоор хагаад би бүр ингээд сүүлийн бүр айгүйг сонсоор хагаад тэгээ би бүр ингээд энэ ярилцлаганд орж байгаа гэдгийг мартчихсан биз дээ. Би бүр ингээд энэ ярилцлаганд ч гэсэндээ орж байгаа зочно гэдгийг бүр мартчихсан байж тээ гэл заяа. За тэгмүүдээ I was on the verge of tears гэл би бүр ингээд чиний ярьж байгаа юу ярьж байгааг сонсоор гал бүр ингээд яг уйлах гэж штэ бүр нулимс ингээд бөмбөгнж штэ гэж би. Cynthia ингээд хэлж байгаа байхгүй Ariana. Тийм гоё байсан юм уу? Тэг би харин ингээд бодоод те энэ тухай ярих уу байх уу гэж бодож эргэлзэж яхад ингээд би ярьж штэ те. Тэгсэн чи Ariana I'm so proud of you. Cynthia, I'm so proud. Гэлээ. Би чамруу үнэхээр бахархаж чинь Cynthia энэ тухай ингээд тэ зөриглоод ярьсан чинь би үнэхээр бахархаж чинь гэдэл заяа. Oh my god. Тэгээд л дахиад уйлах гал заяа. I'm so proud гэлээ. Бүр ингээд юм болохоор л өвлдөг заяа бүр ингээд жижигхэн юм болонгууд л те. Бараг л Cynthia те. Би өнөөдөр өдрийнхөө хоолнд ингээд загас эцэн ингээд You ate salmon for lunch. Oh. That is so beautiful.
Бүр яг тийм л байгаа байхгүй. Ингээл зүгээр нэг би өдрийнхөө хоолндоо загас эзэнгүүд чи загас идсэн юм уу? Ямар гоё юм бэ Синтия? Би чамаар бахархаж байна. Загас идсэнд чинь гэж байгаа юм шиг л заяа. I just love you. That's all. That's good. Йоо, яг иймэрхүү л байдаг байхгүй. Ингээд дэндүү хитрүүлэхтэй. Okay? That was beautiful. I forget what the question was. I was listening and I forgot that I was a part of this. I was really enjoying it. I'm so sorry. I was on the verge of tears. I was like, I've seen you talk. I've seen you do that. I was like, oh my god. No, you have. Okay, no. Yeah, like I'm back. It was actually kind of afraid to say it out loud. It's like really I'm like. proud of you. Thank you. I was listening and I was like, oh, she's really going there. Yeah. I didn't know I was. My legs started shaking in every Wow. box that she could say. I'm proud of you. Gosh. За тэгээд энэ хөтлөгч нь host нь яг энэ хүү ярьцлагын сүүлээр ингэж асуудаг байхгүй. За яаж гад энэ хөтлөгч нь айгу энэ хоёрыг ийм гэдгийг мэдсээр ажиж ийм асуулт асууж яадаг үнэхээр oh my god. Юу гэхээр энэ хөтлөгч нь ингэж аахгүй. За одоо та хоёр би энэ лүгээ хараад ихцэлж харж байгаад те. Би биэндээ хэлмээр байгаа гой тийм магтаалын өгнүүдийг те айгу гой өөрт чинь таалагддаг нөгөө хүнийхээ өөрт чинь таалагддаг тэрхүү шинж чанаруудын тухай ингээд би биэндээ хэлээ би биний ханууд руу харж байгаа гэл тэгсэн ахгүй. Тэгсэн чинь хэлж чиглээгүй байгаа шүү дээ. Би биэндээ юу ч хэлж чиглээгүй байгаа мөртлөө уйлах гал заа. Синти oh my god. We promised we weren't gonna do this. Гэл би хоёлаа иймэрхүү зүйл дахиж хийхгүй гэж би биэндээ амлаа үстэ no гэл тэгсэн чинь Ariana ингээл oh this is the thing that got us into trouble last time. This is the thing that got us last time. We can't do it again. Гэл Ariana үгүй хоёлаа дахиж хийж болохгүй. Энд чинь яг хоёулангийнх нь одоо айгүйх одоо асуудалд орсон топик болсон шүү дээ гэл нэг яг юу ярих гэдэг авахэр амар энэ хоёр ч ингээл би биэндээ ингээл touchy feely байсан болохоор өнгөрсөн 2024 онд иймэрхүү ярьцлага өгсөн болохоор амар ингээд тоогдох болсон шүү дээ. Тэрийг хэлээд авахгүй Ariana хоёлаа дахиж юм хийж болохгүй шүү дээ. Хоёлаа яг ийм юмэг өнгөрсөн жил хийсэн болохоор ингээд асуудалд орж ирсэн шүү дээ. Эндэргээ хэлгээд авахгүй. Тэгсэн чинь ингээл Cynthia I can't гэлтэй. Хоёлаа чадахгүй, хоёлаа болохгүй, хийж чадахгүй гэл заяа. Тэгсэн чинь Ariana oh I just love you. That's all. I just love you гэлтэй. Би чамд хэлэх ганц л үг байна те. Би чамд үнэхээр хайртай. That's it. Тэ өөр хин хэлэх юм байхгүй. Чамд ингээл хайртай гэл. Тэгсэн чинь Cynthia ингээл үргэлжлүүлж хэлж байхгүй. I love you too. Тэ би чамд ч гэсэнтэй хайртай гэл тэгснэ. It's been a pleasure working with you. Тэ чамтай хамтарч ажиллахад үнэхээр таатай байсан. It's been a pleasure spending time with you. Чамтай ингээд цаг хугацааг өнгөрөхөд үнэхээр гоё байсан. It's been a pleasure getting to know you. Тэ чамтай ингээд чамайг улам сайн таньж мэдэхэд бол надад үнэхээр тааламжтай байсан гэл ингээл уйлах гал тэ. Гэл нөгөө Ariana Grande чинь уйлдаг царайгаа гаргаад Ariana Grande ингээл уйлах гад эхлэхээр нөгөө хөмсгөн ингээл хөдөлж мөдлөл дэшегээ яг ингэж хөдөлж мөдлөл тэ. Гэл царамаараа гараад авахгүй. Тэгэл Ariana тэрийг сонсоод oh my god. Ariana It's been a privilege of my life. It's been a privilege гэлээ. Миний амьдралд бол тохиолдчихсан хамгийн гайхалтай одоо боломж байсан. Тэгээ одоо хамгийн нэр төрийн хэрэг байлаа чамтай ингээд хамт ажиллах юм даа гэдэл. Яг нэг манайха энэхүү бичлэгийг зөвхөн яг энэ хэсгийг үзэх юм бол бараг л энэ хоёрын нэг нь үхэж байгаа юм байна гэж бодмоор. Манайха нэр тоглоомчгүй шүү. Энэ хоёр жүжигчний нэг нь өгч байгаа юм байна те. Нэг нь одоо айгүй амар өвчин тусаад тэгээд удахгүй те нэг за танд нэг 5 өдрийн 10 өдрийн боломж одоо амьдрах хугацаа байна. Тэгээд салах ёсоо хайртай хүмүүстэйгээ хийгээрэй гэж байгаа юм шиг яг л тийм л байгаа юм манайха. Яг тийм мэдрэмжийг vibe-ыг өгж байгаа байхгүй. Эсвэл энэ хоёрыг нэг нь те бүр ингээд хайртай хосууд байж байгаад те бүр ингээд салах шаардлагатай болоод янз бүрийн амьдралын шалтгаанаас болоод те нөгөөх нь бүр ингээд нөгөө дэлхийн нөгөө ертөнц рүү одоо өнцгөрүүтэй ингээд нүүх шаардлагатай болоод хизээ ч нойроо би минийг харахгүй гэж байгаа юм шиг те. Тийм тохиолдолд бол хүмүүстэй ястаа би чамтай тийм байхад үнэхээр гоё байлаа. Үнэхээр ингээд гэл нэг хүмүүс нэг тийм emotional шүү дээ. Яг тийм мэдрэмжийг өгж байгаа юм заа. We swore we were not going to do this. This is the thing that got us last time. Yes. We can't do it again. I can't do We this. can't do it again. I feel really set up here. Oh, I just love you. That's all. That's good. I love you too. It's been a pleasure working with you. It's been a pleasure spending time with you. It's been a pleasure getting to know you. And I hope you will be there for the rest of my life. I will be. And I hope you will be too. And it's been the privilege of my life. За яах вэ? Тийм ээ, of course. Тэгээ энэ хоёр ч юм бол ингээд энэ кино чинь маш удаан фильм хийгдсэн гэж аахгүй. Бараг ингээ 2-3 жил үргэлжилсэн.
энэхүү фильм заяа. Тийм учраас ингээд энэхүү жүжигчид чинь cast crew тэ нийтээрээ бараг ингээ 2-3 жилийг ингээл хамтдаа өнгөрөөгөл яг зураг авалтын талбай дээр баахан цаг хугацааг өнгөрөөгөл зураг хийгээд л тэ бичлэгээ одоо энэ хүү киногоо хийгээл за тэг кино дуусангууд энэ чинь бөөнөрөө нийлж агаад ялангуяа гол дүрм жүжигчид бол ингээл тэ баахан хэдэн сарын туршид янз бүрийн улс орнууд руу ингээл аялаад л хамтдаа нөгөө press tour энэ дээрээ хийгээл хэвлэл мэдээллийн аяллыг хийгээд л тэ энэ тэрэнд ярилцлаганд орол ингээл бараг л хамт амьдарч байгаа хүмүүс шиг л тэ бүр байн хамт байгаа болохоор угаасаа нэг тийм emotional нэг тийм юм үсгэл авах те ингээ биендээ дасах яг гэвэл бид нар чи хүмүүс шүү дээ хүн төрөлхтөн чи айгу дасамтгай амьдад те тэгээ нэг нэгэндээ айгу дасж байгаа гэхдээ арайч нэг юм те бүр ингээ нэг нь өгөх гэж байгаа юм шиг нөгөө тэсгүүл нөгөө хүний дахиад хизээч харахгүй болох гэж байгаа юм шиг ийм байдаггүй л ахгүй одоо эн чин баг одоо энэ хоёр одоо ингээ нэг 2-3 жил хамтарч ажиллаж чаад ийм байгаа юм шиг та нар бодоод үзтээ одоо жишээ нь айгу амар олон сизонтэй олон одоо уйлралтай бүлэгтэй иймэрхүү цуврал кинонууд байдаг те одоо жишээ нь Friends ч одоо баг хэдэн сизонтэй байлээ. Айгу олон 9-10 сизонтэй байлээ би мартчихлаа. Амар олон сизонтэй те. Тэгэд нэг season болгоно айгүй ядж хаад одоо орчин үеийн нөгөө нэг цувралууд чинь болохоор амар богинохон болчихсон те та нар анзаарсан бол одоо хамгийн урт цуврал гэхэд нэг 10 ангитай те тэг нэг анги болгоно баг 30 минут ч гэдэг юм уу те 30-40 минут ийм богинохон цувралууд болчихсон Friends ч юм уу эсвэл How I Met Your Mother за тэгэл Sex and the City гэл нэг дээр үеийн одоо эсвэл Desperate Housewives ч гэдэг юм уу те ийм дээр үеийн цувралууд болохоор амар олон бүлэгтэй season-уудтай дээрэс нь бүлэг болгоно season болгоно айгүй урт одоо олон ангитай байдаг те бараг нэг 20 анги 15 16 17 18 19 20 ангитай байдаг те тийм их ангиудтай байдаг. Тийм хүмүүс ч одоо та нар бодоод үзтээ бараг л одоо жишээ нь 10 seasonтэй цуврал байлаа гэхэд 10 жил бараг ингээд хамттай байгаа хгүй энэ хүмүүс чинь тоглоомчгүй бараг өдөр болгоо ингээл бибинийгээ хардаг бараг л хамт амьдарч байгаа гэсэн хүмүүс. Ийм хүмүүс бүр ингээд 10 жил явж агаад ингээд те цувралан дуусах ч юм уу тийм үед бол ингээл үнэхээр emotional байдаг те ингээл та нартайгаа ингээд 10 жил ингээд ажиллах гоё ойлаач гэх юм уу те одоо Grey's Anatomy байна те одоо Grey's Anatomy одоо хүртэл үргэлжилсээр л байгаа. Иймэрхүү цувралууд бол ингээл бүр үнэхээр жинхнээсээ ингээд амьдралынх нь нэг хэсэг ингээд дуусчих байгаа юм шиг санагдаж байгаа. Одоо бас Law and Order, SVU, the Special Victims Unit гэдэг чинь бас хэдэн одоо season үргэлжилж байгаа лээ. Бараг 20 хэдэн season уу? 29 бата 30 бараг 30 season болох ч болохгүй юу? 22 23 дээр явж байгаа ах шиг ямар ч олон season үргэлжилж байгаа. Тэгэл Olivia Benson гэдэг тэр гол дүрийнх нь дүр нагаа тий. Тэр бодос тэр эмэгтэй одоо жүжигч ингээд ийм олон жил явсаар агаад нэг одоо 30 дугаар season дээрээ дууслаа гэхэд 30 жил ажилласан байгаа аахгүй яг тэрхүү хүмүүстэйгээ тий. Тийм болохоор үнэхээр emotional байх нь бол аргагүй. Гэтэл Ariana Grande, Cynthia Erivo хоёр болохоор нэг 2 киноноор хамт ажиллаад нэг 2-3 жилийг хамтдаа өнгөрүүлээгээд ийм амар нэг нь үхэх гэж байгаа юм шиг ийм амар гэсэн байдаг нь бол хүмүүс бол тэ арай л итгэхгүй байгаа хгүй юу? What the fuck? Тэ арай л дэндүү хэтрүүлэгтэй байна, арай л дэндүү exaggerated байна, үнэхээр over the top байна, арай л дэндүү хуурамч байна гэд хүмүүс бүр игдвцлийг хүргээд байгаа заяа бүр ингээ хүмүүс cringed болоод байгаа гэсэн үг. За тэгээд цаашлаад манайхаа энэ хоёр бүр юу яасан гинэ matching tattoos хэлсэн гинэ ингээд адилхан ижилхэн ингээд match хийдэг тийм шивээснүүдийг хэлсэн нэг шивээс биш хоёр шивээс биш манайхаа нилээд олон шивээснүүдийг тийм matching tattoo-нуудыг хэлсэн гинэ. За тэгээд нэг нь болохоор ингээд ярьж байхгүй тийм бит хоёр ингээд тийм шивээс хэлсэн ингээд гарынхаа алган дээр хэлсэн гэж байхгүй юу ч юмсэн гэлээ for good энэ гэсэн байсан баха ямарс нэг үг байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нэгнийхээ алган дээр ингээд хэлчихсэн. Гэхдээ Cynthia одоо өөр гаран дээр хэлсэн байхгүй. Тэгээд чинь Cynthia барангаараа дээр хэлсэн гэхэд одоо хэн болохоор Ariana болохоор зүүн гаран дээр хэлсэн ч юм уу те. Ягаад вэ гэхээр ингээд тэр хоёр ингээд биенийхээ гарыг ингээд хөтлөх үед ингэж барих үед нь яг тэр алган дээр байгаа тэрхүү шивээснүүд ингээд хоорондоо хүрэлцэх юм гинэ. Yes. За тэгэл бас өөр ямар шивээснүүд ч гэлээ энэ дээр нэг юм poppy цэцэг мэцэгний юм юунууд зуруулсан гэсэн шивээснүүдийг зуруулсан гэсэн хөлнийхөө артал дээр штэ тэ нэг тийм зүрх зуруулсан гинэ. Тэр нь болохоор хинийх болохоор Cynthia-гийн хөлнийх нь арталт байгаа тэр зүрхний шивээснийхэн дотор нь болохоор G үсэг байгаа юм гинэ. Тэр нь болохоор Ariana Grande-гийн дүр буюу Glinda гэдэг одоо нэрний ихний үсгэн заяа. Харин Ariana Grande-гийн шивээсний зүрхэн дотор болохоор E үсэг байгаа.
Окей, тэр нь болохоор Elphaba гэд Cynthia Erivo-гийн тоглодог дүрийнх нь нэрнийх нь ихний үсэг ингэнэ. Гих мэдчлэн тэгэл тийм битэр ийм адилхан шивэстэй, тийм ч адилхан шивэстэй гэдэлтэй. Йоо, яалж өгсөн заяа. This one is for good. So that when we hold hands, they touch. Тэгэл энэ хоёр ч ингээл би одоо танартаа бол ингээд хитгэн жишээ өглөөтэй ингээл би тэгэл oh my god гэсэнтэй хитгэн жишээг өглөө энээс зөндөө олон байгаа манайхаа. Тэгээд өнгөрсөн жилчтэй гэдэг байсан. Энэ жилч одоо тэгж байгаа заяа. За түүнээс гадна манайхаа энэ хоёр бол ингээд хитрхи дэндүү амар physical touchтай гэдгийг бол та нар мэдэж байгаа ах надаар хэлэлтгөө. Хитрхи бие биендээ хүрдэг. Зай завсар олдонгуудтай боломж нь олдонгууд биендээ хүрээд байдаг. Ингээл бие биендээ айгүй ойрхон сурдагтай ингээл ярьсан марсан амар ойрхон сурдаг. Тэгэл бие биендээ хүрээдэлтэй ингээл нэг нэгээ илээд бараг л ингээл хом хоогилж байгаа юм шиг нэг нэгээ илээд нэгнийхээ нүүрэнд хүрээдэлтэй ингээл юм хомд нь хүрээл юм хомыг нь засч өгөөдэлтэй ингээл ингэж нэг барайл Ariana Grande Cynthia-гийн хуруунаас нэг ингэж бариад л те хуруу мурууг нь бариад л ингээл эсвэл нэг ингэж бариад тэ ёо зүгээр суугаад ярьслага ингэж өстой байхгүй заа. Энэ хоёр ингэ нэг зүгээр ингэ хүмүүс чинь нэг суугаад нэг ярьслага өгдөг штэ те ингээд normal хүмүүс бол те үгүй тэр хоёр бол тэхгүй заа. Тэр хоёр бол ингэж би биэнд хүрэхгүй байж чадахгүй ингэ заавал нэг хэсгээр биеийнхаа нэг хэсгээр ингэж хүрэлцэж байж ингэж ярьслага өгдөг. Тэхгүй л бол ярьслага нь явж болдгүй маа хайшин мэдэхгүй заа. За одоо хідүүлээ нэг хитэн жишээнүүдийн тухай яриад тий заа. Яг энэ удаагийнх нь киноных нь PR press tour-ийнх нь үеэр болсон яг тийм хүрэлцлийнх нь үеэр одоо яриа заа. За одоо жишээ нь шүү дээ. Энэ шүү дээ. Зөвхөн энэ хоёр бие биендээ тийм амар touchy хүрэлцэхээс гадна Cynthia Erivo Ariana Grande дэндүү overprotect хийдэг. Тэр тухайных нь жишээнүүдийг бас өгч байгаа шүү, окей? Overprotect хийгээд нь юу гэсэн үхээр дэндүү амар одоо хамгаалдаг гэх юм уу, өмгөөлдөг хамгаалдаг. Одоо overprotective parent энэ гэж байдаг те. Одоо тэрний юу гэхээр эцэгийнхээ хувьд хүүхдтэй бүр юу ч хүрэхгүй те бүр амар ингэж хамгаалдаг ээж аавд гэдэг чинь ингээл нэг юм болонготлээ л яасан бэ гэл бүх юмд нь оролцоод л тест яана чи унцноо яана ингэцнөө за яана миний хүүг яасан ингээл те бүр дэндүү ингэж ингэсэн те бүр ингээ хүүхдээ бүр ингээд ингэж хамгаалсан нэг тийм эцэг эхчүүд те overprotective гэж ярьдаг тийм гэсэн үг. Яг л нэг Cynthia Erivo жоохон ял хүүхдээ охиноо хамгаалж байгаа ээж хүн шиг эсгүй болоо хосууд байлаа гэхэд те нэг найз залуу ч юм уу аль нэг партнер нь те аль нэг хамтрагч нь ингээд амар overprotective байдаг шүү дээ. Ер нь бол ингээд heterosexual relationship-ний хувьд те ингээд эсрэг хүсэндээ үерхдэг relationship үерхлийн хувьд бол их хөвчлэн эрэгтэй дандаа overprotective байдаг те. Эмэгтэйг найз өхнөө ихнэрээ амар ингэж хамгаалдаг яаж ууж угаал те. Яг л нэг тийм гэсэн үг. Cynthia Erivo бүр ингээд Ariana Grande юу ч хүрэгдэггүй бүр ингээд бүх юмыг нь ажигладаг тест нэг л юм Ariana Grande болохгүй бол тест overprotective яана тест зүгээр үгээл явчихдаг заяа. Тэгээ тэр жишээнүүдийн тухай та бүхэндээ ярьж өгөх гэж байна. Окей. За эхнийх болохоор Variety magazine дээр хийсэн нэг интервью байгаа. Гэтэ энэ ярьсан дээр болохоор энэ хоёр хоёулахнаа байгаагүй ингээд группээрээ хийсэн зөндөө олон бас өөр хүмүүстэй хийсэн ярьлага байхгүй. За тэгсэн чинь одоо ингэж энэхүү киног продюсерлсан Mark Platt гэд продюсер нь сууж байгаа эрэгтэй хүн байна. За тэгээд Ariana Grande, за тэгээд Cynthia Erivo байхгүй. Тэгсэн чинь ингээл Mark Platt гэд тэрхүү нэг продюсер нь ингээд айгүй амар ингээд яриандаа ороод тэ айгүй амар excited болсон юм шиг байхгүй юу ч ярьж исэн мэдгүй ямарсан тийм амар excited болсон байхгүй айгүй тийм сэтгэл хөдлөл өндөртэй байгаа юм. Тэр үедээ ингээл яриандаа тэ Ariana Grande-гийн гарыг нь барьж байгаа байхгүй юу. Ингээд байраад ингээд нэг жоохон сэгсэрж байгаа юм шиг те ингээл амар ингээл баярлж хөрцөн байх үедээ ингээл нэг гарыг нь барайл ингээл нэг чичирж байгаа нь ингээл сэгсэрж байгаа харагддаг байхгүй юу. Тэгээ нэг амар сүртэй ингээл баг ингээл Ariana Grande өвтгөөд хаартай ястаа баг ингээл ингэж амар ингэж таньж шангаад байгаа юм байхгүй шүү дээ. Зүгээр л ингээл нэг сэгсэрж байгаа нь харагддаг. Тэгсэн чинь ингээл Ariana Grande чи яаж байгаад айгүй амар frail те айгүй амар эмзэгхэн дэлбэ ингээд айгүй амар нэг те тим одоо биетэй болчихсон учраас те тэр нь өвцөн юм яасан. Гэтэ та нар ингээ сайн ажиллах юм байна шүү дээ. Ariana Grande нэг тийм зүгээр яг хаа тэр хүн ингээ гарыг чичирж байхдаа бол ингээ жоохон эвгүй байгаа те. Ингээ нэг иймэрхүү царай гаргаж байгаа нь бол харагддаг заяа. What's going on? Юу болоод байна гэсэн маягтайгаар те. Гэс нэг ийм царай гаргадгийн хувьд бол гаргадаг. Тэрнээс шууд ёо өвдөө тань ямар чанга яачлаа штэ гэсэн тийм яа гэсэн ийм царайг бол гаргаагүй байхгүй. Гэхдээ Cynthia Erivo гиг үнтхээ оролцоод заяа. Тэрийг нь анзаарангуйтаа
энэ продюсер залуугаасаа эрэгтэйгээсээ Ariana Grande-гийн гарыг нь салгаж аваад заяа. Яг тэр үед нь Ariana Grande-гийн одоо тэрхүү mannerism нь өөрчлөгддөг заяа. Уул нь ихэнд бол яна юу болоо what's going on гэсэн нэг царай гаргаж ирсэн шүү дээ. Яг Cynthia Erivo оролцоод эхэлсэн чинь царайныхан тэр одоо behavior нь өөрчлөгдөнгөө те өвдөд гэсэн нэг тийм болж хуурдаг. Окей. Та нар ингээд сайн ажиглаад харах юм бол за нүр царайныхын хувьд. Тэгэд ингээд Cynthia бүр ингээд оролцоо очиодалтай ингээд гарыг нь татаж аваад л болиулж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь тэгэл хин Cynthia ингээд баг гарыг нь Ariana Grande-гийн гарыг нь ингэж буцааж авангуудаа ингээд хайрлж байрлаад л те ингэж наалч балаад л заяа. Тэгсэн чинь Ariana Grande гэл нэг жоохон хүүхдүүдтэй ингээд унж мунчхаар нэг юм хум зөгчөнгууд ч юм уу те ээж аанч яасан өвчтэй ингээд нэг юм туйлаад ундаг штэ те. Яг тэрнээс өмнө бол ингээд хүүхдүүд ойлгохгүй байж агаад яг ээж аав нь очиод яасан зүгээр үгүй дээ гэдэг үлдэх чинь яг тэр тийм юм мэдрэмж төрөөд байгаа байхгүй. За тэгэл ингээд Cynthia Erivo гар марыг нь хайрлаад л тэ ингэж мэгэл тэгсэн чинь ёо л гэдэг байгаа юм шиг байгаа заяа. Тэгснээ бүр сүулдэ Ariana Grande бүр ингээд өвдөд байна л гэсэн юм шиг байхгүй. Тийм царай гараад байхгүй. Ингээд барьж мараад л тэ ёо гэдэл. Тэгсэн чинь Cynthia ингээд бариад өнсчүүл яах вэ манайхаа. Yes. Шууд ингээд гарыг нь барингуудаа ингээд гэд нэг тэ за илүү ээж нь үсэд үгүй за яна бүүбүн хаана тэ ёён хаана илүү ээж нь үсэд үгүй гэл нэг жоо хүүхдүүд ээж мэж ингээл аав нь үнсдэг штэ тэ эсвэл бол хосуудын хувьд бол тэгдэг тэ ингээл найзлан болоод эргэлэл нөгөө найзлан нөхөр мөхрөндөө илүү хаана илүү наа чи үнсэд би эдгээгээд өгөн тэр гэл тэгдэг тэ яг тийм. I don't know what to say. Би бүр ингэ юу хэлээ мэдэхгүй энэ бүр ингэ хамтарч ажиллаж байгаа зүгээр co-stars гэж байгаа энэ зүгээр нэг найзууд гэж байгаа. Тэгсэн мөртлөө үнсэд ёо яасан би гар нь өвчтсөн үү гэд тэ ярьслахын дээр what the fuck. Тэгээ бас нэг өөр одоо клип байгаа юм. Бичлэг. Гэхдээ энийг нь болохоор хүмүүс 2024 оныхаа өмнөх нөгөө нэг киноных нь улаасны яслын үерх болсон бичлэг гэдэг хэлээ. Тэгэд resurface хийж гарч ирсэн л гэсэн үг байхгүй. Энэ жил бол дахиад ингэ гараад ирж байгаа байхгүй. Миний одоо нэг сормослол юм шиг байгаа манайхаа ингээд айгу сертизм яатсан нэг юм ингээд айгу хэцүү байгаа байхгүй. Тийм болохоор би ингэ оролдоод байгаа юм шүү. I'm sorry. Okay. I'm so sorry. Яасан бэ гэхээр тэрхүү бичлэгэн дээр энэ хоёр ингээ ярьцлагаагаа сууж байгаа байхгүй зогсож байгаа байхгүй яг улаан ясны ясалтаар ингээл ярьцлагаагаа тэд энэ үед нь болохоор яг Ariana Grande ингээд хөтлөгчийн асуусан асуултанд хариулаад ингээд юм яриад суужсэн чинь ингээл Cynthia Ariana-ыг хараалаа байхгүй хараал тэгснээ ингээл хүзүүрүү нь хараад л заяа ингээл Ariana болохоор ийм цээж нээл гарсан тийм dress өмсчихсэн тэгээд ийм зүйлт зүсчихсэн байсан байхгүй тэгсэн чинь ингээл Cynthia Ariana-гийн зүйлт рүү л хараад байгаа юм шиг хараал тэгжсэн оо байж хараа гэл зүйлтийг нь янзлал унж байгаа хгүй аль байж хараа гэл ингээл хүзүнд нь хүрээлтэй тэр зүйлт мүлтэнд нь хүрээдэл тэгсэн чи Ariana Grande oh yeah something is bothering her тэ хэлж байгаа хүн сурулж тэгч та тий Cynthia нэг юм л ингээд өөрийг нь bother хийгээд байгаа юм шиг нэ bother хийнэ гэдэг чинь ингээд жоохон ингээд нэг юм ингээд өөрт чинь ингээд болохоо байгаад юм санагддаг шүү дээ ингээд нэг энийг нэг засчих юмсан ингээд нэг тээбэр ингээд дотор чинь ингээд байж болохгүй байгаад байдаг шүү дээ тэрийг bother хийнэ гэдэг те тэгвэл something is bothering her тэ нэг юм л болохгүй байгаа юм шиг Cynthia ингээд she's getting the fixing itch тэ Cynthia ингээд хаяада иймэрхүү ингээд юм засах тэ тийм амир юу өвчин тусчдаг гэж ярьж авахгүй тийм одоо ээж гэдэг чинь бол уул нь майжих гэсэн үг шүү дээ ингээд нэг тийм захтансан газар тэ нэг тийм захтан сан гэсэн одоо үг тэгэнгүүт Cynthia ингээд хаяада иймэрхүү юм гэдтэй нэг ингээд юм хумыг засах ингээд нэг юм хумыг perfect болгох өөртөө таалагдахгүй байгаа юм ингэж төгс болгох тиймэрхүү одоо тийм юм нь хөдөлждөг юм аа тэгээд тэрийг л хийх гэж байгаа шүү гэн тэ she's getting the fixing and there's something is bothering her гэл тэгсэн чи байж байгаараа гэл нөгөө Cynthia ч ингээд засаал хамгийн гол нь та нар яг Cynthia яг тэр зүйлтэнд нь юуг засч байгаа вэ гэд харахаар юу ч засдаггүй заяа манайхаа тэр зүйлд бол зүгээр байгаа юм заяа ерөөсөө тийм ингээд асуудалтай харагдахгүй байгаа юм тэгсэн чинь Cynthia байж байгаараа гэсэн нэг эргүүлээл ийшээ эргүүлээл тэгснээр буцаж ийшээ эргүүлээл зүгээр яг байсан байдалд ингээд авч тавьчих байгаа байхгүй ямар ч тэр зүйлтэнд засах юм байгаагүй зүгээр л Cynthia Ariana Grande хүрхийг хүссэн юм шиг байгаа байхгүй тэгэл ингээл харж хараал хүзрүү нь харж яснаа нэг тийм олсон юм шиг байгаа юм. Тэгэл ингээл юм хурч мөрөдөл заяа. Something's bothering her. She's going to fix something. I know. She's getting the fixing itch. Тэгснээ бас нэг өөр бичлэг байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээл Ariana
эдгээр бөөнөрөө ингээл ярьслага өгч суужсэн чинь ингээл Ariana ус аваад заяа. Нэг савтаа ус аваад тэрийг онгойлгож чадахгүй л байгаа байхгүй юу? Ингээл онгойлгож чадахгүй ингээл оролдоод л байгаа юм заяа. Тэгсэн чи тэрийг ингээл амар их хараад л Cynthia тэрийг ажиглаад харцсан байгаа байхгүй юу? Ажиглал хараалаа яах нь онгойлгож чадах нүггүй юу яах уу гэл хараал яг ингээл авахгүй бараг л те онгойлгож өгье гэж хэлэх гэж байгаа юм шиг тэгсэн чи ашгүй ингээ Ariana Grande өөрөө онгойлгочдөг заяа. Тэг тэрийг хүмүүс амар ажиглаад Cynthia-гийн харшааг нь харалтаа нэг л нэг тийм ээж аав нь яана одоо миний охин юм онгойлгож чадах нь байли би онгойлгож өгөө яах вэ гэж харж байгаа эцэг их юм уу эсвэл нэг те найз охин юм онгойлгож чадахгүй нэг найз залуу нь алуу би онгойлгоод өгье хайраа гэж байгаа юм хайшин нэг тийм уул нь хойлоо эмхтэй хүн шүү дээ нэг тийм амар алуу хонгор минь би чамд онгойлгоод өгье гэсэн юм болов уу байхааргүй те тэгэд тэрэн дээр хүмүүс айгүйх бас тийм ярьж байгаа. За түүнээс гадна манайхаа бас ингээл улаан явснаас л байгаа байхгүй юу? Бас л нэг ийм одоо нээлтийн премьер ивентнуудынх нь нэг байсан юм шиг л Ariana Grande ингээл ганцаараа зураглаачны өмнөр те зурагчдын өмнө ингээл зураг авахлаад л ингээл байж байгаа байхгүй. Тэгээ нэг үсээ ингээ боочгсон ийм бан хийчихсэн. Тэгээ байжсэн чинь л гэгүнтхэн Cynthia хажуунаас нь харж яснаа Cynthia-гийн одоо зураг авах үе бишлээсэн юм байл та. Тэгсэн чинь Cynthia ингээл хажуунаас нь ингээ харж яснаа. Гэс очоод л те хин байж байгаараа гэдэл ингээл үсэрч ороод л те. Аль би энэ чинь ингээ хийгээд өгөө гэдэл ингээл үс мөс ингээ хурж ирэл тэгсэн чинь Ariana ч ингээл амар баярлалаа. Тийм үү за хийгээд өгөөч гэж байгаа юм шиг л те. Гэлнэ амар найлгамсаг дээл нөгөөт нь ингэж хийж өгвөл ингэж хурж мөрөөл хамаг юмд нь хурж мөрөөл те. Айгүй ингээл далимдуулаад юм хамд нь хурж гээд л байгаа байхгүй юу да. За түүнээс гадна нэг ийм бичлэг явж байгаа зам манайхан тэр бол айгүй эндтэй. Бас нэгэн одоо ийм премьер ивент дээр байгаа байхгүй. Тэгээд Ariana Grande улаавсны ясал дээр нэг фэн хурж ирээд нэг эрэхтэй байгаа байхгүй. Ariana ингээл тэрж байгаа байхгүй. Arianaтай ингээл ярилцж байгаа л ингээл Ariana-г тэрж байгаа байхгүй. Тэр үед нь Cynthia Erivo гэдэг яг артталт нь зогсож байгаа байхгүй. Тэгээд харж байгаа нь шүү дээ. Яаж харагддаг гэж яг тэр хоёрыг хэрэлдэж байгаа үед. Яг ингэж манайха look at my face. The fuck юма. What the fuck? Тэ миний эмхтэд хүрээд аа мó. Хаста чамагта. Цаа. Яг тийм царай заа нэг дургуутсан те уур нь хурсан. Миний эмхтэд хүрээд энэ дагсны тийм царай. Окей, бүр тийм disgusted болсон бүр ингээд зүүн хүрсэн тийм царай байгаа байхгүй. Тэг хүмүүс тэрийг бүр ингээд скриншот хийгээд тавьцаа. Одоо тэр нь мим болчихсон манайхаа. Окей. Тэг энэ хоёрын ер нь айгүй их мим явж байгаа манайхаа. Oh my god. Амар их заяа. Тэр одоо миний саяны хэлсэн мим байж тээ ингээд Cynthia Erivo ингээд харчихсан мим байгаа юм. За тэгснэ. Та нарт би нэг хэлжсэн штэ. Өнгөрсөн weekly recap дээр орсон байхаа. Сингапурын манайхаа Сингапурт болсон премьер дээр нэг солиотой фэн гяс гарч ирээд те Ariana Grande л гүгээд ингээ мөр үзрөөр нь тэрсэн тэр үед нь Cynthia орш ирээд л та хамгаалагчдаас нүрсэж байгаа л та аль чи надхаас хоолт миний Ariana-гаас хоолт гэдэл та дундуур нь орж ирэл Ariana-г хамгаалаад л embrace хийж тэрч аваад л те хамгаалал ингээ биендээ наалдуулаад л те тэр үед нь манайха нэрээ яг тэр өнцгөөс нь харах юм бол яг эцэст нь те энэ залуугаас холбосныхаа дараад нь харах юм бол Cynthia яг араас нь ингээл Ariana Grande-г ингэж тэрч аваад л яг араас нь ингэж тэрээд л тэр үед нь хүмүүс ингээ удаашруулж харшаах гэсэн чи яг тэр үед нь хөхөнд нь ингээ хүрсэн байгаа байхгүй Cynthia ингээл Ariana хөхөнд нь ингээ хөхөнд нь ингэж тэрж ингэж хүрсэн байгаа байхгүй араас нь ингээ embrace хийгээд л заяа яг ингээл араас нь тэрж мөрөөд л тэр үед нь яг ингээ хүмүүс зогсоогоод pause хийгээд зургийг нь авчихсан тэр үед ингээд яаж байгаа нөө хинж Cynthia Erivo хэдийгээр айгүй турхаа тэр амар турчсан ч гэлээдээ бас булчин шүрмстэй байхгүй тэр булчин гарных нь булчин таг гэж гарч ирээд байгаа байхгүй тэгэнгүүт яг ингээл тэгэл амар айгүй муухай харагдaltaй нөгөө нэг залуу руу чи ингээд Ariana Grande-г хамаасныхаа дараагаартай ингээл Ariana нөгөө залуу руу чи ингээл амар стер хийгээд л чи юм уу яаж чадчихна миний Ariana гэж байгаа юм шиг ингээл амар glare хийж мэгэл тэр хүн л муухай харж байгаа хгүй яг тэр үед ингээд pause хийгээд авцсан тэгсэн чи ингээл булчин төмгийгээл гарцантай нэг л юм баатарлагтай юм хүн ингээл та тэр жаал нөгөө Ariana чи нэг л амар frail юм ихтэй амар эмзэг дэлбэ oh my god ямар бяцхан гүнж вэ те ингээд аврагдж байгаа нэгэн бяцхан гүнж шиг те нэг тийм царайтай байгаа зураг заяа манайхаа тэр нь одоо мим болчихсон
Окей. Яг тэр чигээрээ мим болохоос гадна бас өөр хувилбарууд байгаа. Зарим хувилбарууд болохоор тэр Cynthia Erivo-гийн булчингийн улам амар том болгочихсон. Тэгээ улам амар эргэтэй л болгочихсон. Тэгээ Ariana ингээд жижигрүүлсэн юм шиг. Тэгээ нэг айгу булчинлаг ингээд эргэтэй юм шиг хүнтэй ингээд Ariana Grande ингээд хамгаалаад л те. За түүнээс гадна манайхаа нэг өөр мимнүүд яаж байгаа. Тэр нь болохоор тийм хүүхэлдэйн кино шиг ингээд зурчихсан юм шиг. Хүүхэлдэйн кино шиг тиймэрхүү мимнүүд байгаа. Тэр нь болохоор ингээд амар том биетэйтэй. Хэвээ яг Cynthia Erivo амар тийм том биетэй. Хэвээ бүр ингээд Hulk шиг болгочихсон те. Булчин ширмэс нь пак гэсэн те. Тийм болгоод ингээд animated хийгээд гаргачихсан. Тэнгүүтээ хэнийг Ariana-г ингээд тэрвэрч байгаа байхгүй юу? Яг нэг хүүхчгээ тэрвэрчсэн ингээд гарандаа ингээд тэнгүүд Ariana болохоор айгу тийм жижигхэн нэг tiny нэг те нэг жижигхэн нэг жоохон хүүхчиг тэг нэг жоохон хүүхчид тэрвэрч байгаа юм шиг тийм дүрс явж байгаа. За тэгэл бас нэг энэ хоёрын ба энд ингээ оруулчихаа заа. Энэ хоёрын ингээд нэг нь хаар нэг нь цагаан эмэгтэй байгаа шүү дээ. Тэнгүүд яг биенийхэн царайн дээр нь биенийхэн биен дээр нь өөртөөх нь нөгөө нэгнийхэн царайг оруулаад тавьчихсан. Нэг тиймэрхүү зургууд явж байгаа. За энэд ингээд арсыг нь сольчихсан юм шиг. За тэгэл ингээд бас нэг эвгүй зургуудтай амар олон тиймэрхүү мимнууд явж байгаа манайхаа амар инээдтэй заяа. Тэгээ ер нь ингээд интернетийн мим доогдох болж байна. За энэ бас нэг Elle magazine-д хийжсэн. Одоо Paris Францын Paris хийсэн премьерийн үүрэг болж исэн. Яг энэ хүү PR touring үеэр Elle magazine өгсөн нэг ярьслага байхгүй бас ингээд viral болсон байгаа. За яг энэ хүү клип нь тэр нь яасан бэ гэхээр нэг хөтлөгч нь асууж байгаа байхгүй та хоёр ингээд биенийхээ aura-г тэг ингээд өнгөөр тодорхойлооч гэдгсэн юм шиг байна. За ямар өнгөтэй вэ те? Биенийхээ energy-г тэр aura-г те. Гэсэн чи oh what a great question гэлтэс ямар гоё асуулт байсан ийм гоё асуулт надаас битэрээс хин асууж байгаагүй гэдэлтэй айгу хөрөн жоохон өгчих юм шиг ингээл жоохон юмд айгу excited болдог те ямар гоё асуулт вэ гэдэлтэй. За тэгэл гиснэ Ariana Grande те ингээл Cynthia л харж чадсан yellow sunshine гэлээ шар өнгө яг ингээд нэг тийм нарны гялбаа шиг юм гоё шар гэлтгснэ also a little bit of purple гэлээ бас ер нь нэг жоохон тийм үзмийн ханд өнгө гэлтгсэн чинь нөгөө oh me гэсэн тийм be you wow thank you гэлээ өстө ямар гоё юм бэ баярлалаа гэлээ Yellow. For me? Sunshine. Yeah. Oh, thank you. And like also, I think there's also purple. That was very good. За тэнгүүдээ Cynthia болохоор Ariana Grande-гийнхыг болохоор ингэж хэлж байгаа байхгүй юу тийм seal blue like aqua тийм ус мусны юм шиг тийм цэнхэр өнгөтэй гэл тэгсэн чи Ariana like oh my god I'm so moved by that thank you so much гэлтэй ямар гоё юм бэ эсвэл би үнэхээр миний сэтгэл хөдлөж өглөө маш их баярлалаа гэдэлтэй амар тийм emotional хийрээ заяа. I see like a ciel blue, you know, like aqua. Wow, And I'm like so moved by that response. so specific. This isn't is it? so- Sorry, it's very specific. And like sunset orange. Thank you so much. Yeah. За тэнгүүтээ энэ хоёр эрчтэй би юу лугаа харангуудаа нөгөө хөтлөгч рүүгээ харангуудаа Ariana хэлж байгаа байхгүй yours is pink. Тэ чиний aura бол гэнэ хөтлөгчтэй хэлж байгаа чиний aura бол young. Yours is pink. Гэл тэгсэн чинь нөгөө нэг Cynthia ч right oh my god exactly I could see that гэл нөгөө Ariana-гийнхаа хэлсэн юмтай ингээл те нийцгээд нэрэ тийм биш та үнэхэр гоё яга харагдчих ингээл нөгөө нэг хөтлөгчөөгөө бас цаашаа явуулаад заяа. Yours is pink. It's lovely. Yeah, it is, isn't it? It is actually. It Like are you singing like magenta or like Yes, and then it kind of vacillates. vacillate, and yeah. it ombres that's to light right. pink. Yeah, that's good. We love you very much. That's a Тэгэл ер нь тэр үедээ ч гэсэндээ энэ хоёр ер нь сайн харах юм бол уйл гатж байгаа юм шиг те нүдэнд нь ингээ нулимс цэлхэн юм шиг те yours is pink. За тэгээд энэ хоёр өчтдөө бүр New York-ийн премьер нь өнгөрсөн 7 хоногт болсон байхгүй юу. Тэгээд юу яасан гинэ Cynthia ингээд нэг хоолоогоо алдчихсан гинэ нэг өвдөөд ханаад минут хүрсэн юм уу тэг хоолон болон суусан юм уу тэгээд хоолон ингээ байхгүй болчихсон бүр таг болчихсон гинэ. Cynthia Erivo бол энэ New York дээрх премьер ивент дээр ямар ч ярилцлага өгөхгүй асуултандуудад хариулахгүй яагаад гэвэл хоолон ингээд ийм болчихсон гэдгсэн чи Ariana Grande okay, then I'm also not gonna do interviews in solidarity гэжсэн байхгүй те. Cynthia-гийнхаа хажууд байхын тулд те би ингээд Cynthia-тайгаа хамт байхын тулд би ч гэсэнтэй ярьцлага өгөхгүй тэгвэл те ингээд
би ч гэсэндээ I'm also not gonna do an interview гэлтэй. Би Синтиатайгаа хамт байх болно. Чипт хоёр шүү. Хоёулаа л хамтдаа ярьцлага өгөхгүй бай гэж аамшиг тий. Тэгэд энэ хоёр хамтдаа ярьцлага өгөөгүй гэсэн. Тэгэл энэний тухай бас хүмүүс аягүй их шоолж байгаа. За болооч тий нэг нь тэгэл хоолойн сүүцэн байхад өө би ч гэсэн тэгвэл боллоо гэдэг ахтай яад. Тэгэл нэг нь л угаасаа тэр пирамидээр огж байгаа юм чин хөдлөгчд асуулт тэгэл яриа өгнө л үстэй тий. Өө тэр өгөхгүй юм чи би өгөхгүй би чинийхээ хажууд ингээ байна гэж амар тэнэг байгаа байхгүй нэг жоохон хөвчих гэж ярьж байгаа юм. За тэгээ бас энэ New York Premiere дээр манайхаа энэ хоёр ингээ зураг авахуулаад нөгөө улаан авсны ясал дээр ингээ зураг авахуулаад хамтдаа ингээ байж байхгүй би бэлэгөө хараад тэгснэ бүр яг үнсэлцэх гэж байгаа юм шиг харагддаг зав хитгэн мөчийн хооронд. Ягаад гэвэл энэ хоёр ингээ би бэлэгөө айгүй ойртоод яг би биенийхээ одоо чихэнд л үг шивнэх гэсэн юм байна л да. Чихэнд нь юм хэлэх гэсэн. Тэр үед нь яг ингээд ойртоод яг ингээд үнсэлцэж байгаа юм шиг харагддаг. Тэг хүмүүс яг тэрийг ингээд зургийг нь авчихсан. Яг ийм байх үед нь тэнгүүтээ ийм гарчигтай юм гаргаж байгаа байхгүй. Энэ хоёр Cynthia Erivo, Ariana Grande хоёр одоо үерхэж байгаа гэдгээ албан ёсоор зарлалаа гэл яг нөгөө үнсэлцэж байгаа юм шиг. Зургийг нь тавьж майд цаа. Гэтэ бүр яг нэг хэсгийн хугацаанд л үнэхээр хүү яана энэ ч одоо үнсэлж байгаа мó гэмээр харагддаг юм. Яг үнэнгээсээ. Тэг хүмүүс ингээд гахаад байгаа байхгүй. Ariana-гийн ингээд personality өөрийнх нь хувь хүнийх нь одоо зан төлөв нь бүр ингээд яг Cynthia-гийн хажууд ирэхээр өөрчлөгдчихдөг манайхаа. За яг би энэ тухай бас ярьжсэн дээ ер нь Ariana Grande ч айгүй олон face нүдтэй байсан шүү дээ. Хүмүүс ингээд догдох уу хийгээл Ariana Grande нэг хэсэг карьерийнхаа туршилттай Latina Ariana Grande байсан дээ ингээл амар Latina хүмүүс шиг ингээл хувцалж мовцлаа. Latina хүмүүс шиг ингээл зааш гаргаад л ингэж ингээл oh my god яас гэлт ингэж ингээл те эсвэл хаяад ингээл яг хар арьстай хүний тэ зааш гаргалдаг тийм Black Ariana гэх хүмүүс бас ингээл догтохоо хийдэг байсан. Тэг яг тэр үеэрээ ингээл амар би ми ингээл тайн болгож будаад л те яг хараарстай хүмүүс шиг ингээл бас жүжиглж мүжиглэхээ Can you get your ass over here гэж мэгэтэлтэй ингэж ярьж мэрэл те бар ингээл нэг sassy savage нэг тийм хараарстай эмэгтэйчүүд шүү дээ тийм болох гол. За тэгснээр нэг хэсэг яг ковидын үеэр те Аз болсон. Arigato Ariana гэж хүмүүс ярьдаг. Тэрийг Arigato Ariana. Тэр нь болохоор бүр царай би ми амар цайруулчихсан те бүр ингээ нөгөө тайн маань хийгддэг болцсон бүр амар цагааны цагаа яг нөгөө нэг Япон солонгосчууд шиг те тийм амар цагаан нүүрнийхэн бодолтон ч гэснээр бүр ингээл те нүдний жижигхэн болгож ингэж бодож модаад нөгөө нэг амар wing liner хийдэг энэ байснаа болоодaltaй. Тэгэл тэрийг болохоор хүмүүс Arigato Ariana энэ гэж ярьдаг. За тэгэл ер нь иймэрхүү өөр өөртөө тэгснээр хаяада ингээл цагаан охин Ariana болчихч малчдаг те. I feel it's so beautiful. Thank you, Daniel. So they're gonna hear this and they're gonna freak out. Like if you put them names. Otsukare-sama desu. Hayaku. I'm gonna go inside here a little. Fuck, I've got it all over my contact. You know, I feel really privileged. Per favore, un'altra bottiglia d'acqua. My favorite beauty secret would definitely be to use Moroccan oil for your hair. G'day, mate. Here we are out in the wild, out here in Pittsburgh. I want you to take a listen. Over here. Тийм болохоор хүмүүс угаасаа Ariana-г ингээд ер нь байгаа байдлаа зан төлөвөө энэ төр ингээ айгүй хөөрчлөлтгийг нь бол мэднэ. Гэхдээ энэ удаад бол ингэж өөрийнхөө арьс марсыг, этнесрийг өөрчлөх биш. Зүгээр Cynthia-гийн хажууд ирэхлээр нэг тийм эмзэг дэлбэ те нэг жоохон хүүхэд юм шиг. Oh my god, I can't do anything. Би бол эмзэг дэлбэ. Би бол айгүй тийм хөөрхөн, бяцхан гүнж. Юу ч хийж чадахгүй. Надад бүх юм хэрэгтэй. Надад намайг одоо тэ аваад явах эр хүн хэрэгтэй гэж амжигтэй. Би бол айгүй эмзэг дэлбэ гэж яг тиймэрхүү зааштай болчихдаг. Тэр нь бүр ингээд байгаа байдлаас нь ярьж байгаа ярианаас нь эсвэл тэр өнгө аяс те тэр хоолойныхаа өнгө амар дэшегээ ингээд oh my god тийм whispery шивсэн юм шиг айгу тийм airy амар тийм тэ нэг гүнж шиг те oh my god гэх нэг Cinderella энэ төр үд чинь те гүнж мүдчихэд тэгж ярьдаг шүү дээ. Нэг тийм хоолойны өнгө аястай болчихдог гэж яриад авахгүй айгу тийм сул дорой нэг тийм weak frail эмзэг тэрийг хүмүүс амар ингэж анзаарч яриад байгаа байхгүй юу? Одоо та нар өчтдээ ганцаараа орсон ярьцлахад байгаа байхгүй юу? Одоо яг энэ үеэр те хэдхэн саяны ганц 2 сард гэхэд л ганцаараа орсон ярьцлахууд дээр болохоор зүгээр ярьж байгаа байхгүй юу? За яг хуу өмнөхтэйгээ can you get your ass over here гэдэг шиг нэг Black Ariana байсан энэ үетэйгээ харьцуулахад бол тиймэрхүү сөөсөн бүдүү хоолойтой биш байгаа ч гэсэндээ те яг бас
хоол нь гайгүй зүгээр хоол байгаа байхгүй. Одоо чинь сайхан Amy Poehler-тэй нэг подкастт орсон били. Amy Poehler-ийн подкаст юм байна л да. Тэрэн дээр ингээ ороод ганцаа ярьслага өгсөн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр болохоор зүгээр л сонсогдож байгаа юм. Ингээ хоол нь зүгээр ингэж ярьж мэрэл oh yeah yes that's it like yeah I'm a very touchy person гэж хэлж байхгүй. Amy Poehler нэр асуудаг та хоёр нэр айгүй ингээ би биндээ хүрдгийм байлээ штэ энэ гэд хэлсэн ахгүй. Тэгсэн чинь тийм би ер нь л угаасаа айгүй тийм touchy хүн ер нь ингээ хүн амтнд хүрэх туртай хүн юм аа гэл тэгэж ярьж байхгүй. Тэрэн дээр сонсгодоо oh yeah I like to touch like that's me гэл ингээл хоолойных нь өнгө айсан зүгээр аа. Тэгээд яг тэрийг хинтээ Cynthia Erivo-тай хамт хийж байгаа ярилцлагуудтай ингээ харьцуулаад үзэнгүүд ингээ газар тэнгэр шиг ялгаад байгаа байхгүй. Нөгөө нэг хоолой нь өөрчлөгдөж oh my god yeah you are the light of the day oh my god thank you гэлтэй шал өөр болчихсон байгаа байхгүй. Хоолойных нь өнгө айсан. Тэгээд тэрийг ингээ хүмүүс айгүйх яриад байгаа ингээд яг Cynthia-гийн хажууд ирэхээрээ Cynthia-гийн тэр нөгөө нэг vibe-наас нь болоод ч тэр юм уу Cynthia ч юм болохоор арай жоох нэг тийм ершүүд ч юм шигтэй айгуу тийм independent badass woman тийм одоо vibe-тай болохоор яг тэр хүндээ уурсаад ч юм уу яг тэр хүнийхээ эсрэг болоод ингээд айгуу намайг please take care of me намайг хайлж хамгаалаач гэсэн нэг тийм бяцхан охины дүр туурчдаг гэж хүмүүс айгуух яриад байгаа юм аа. За манайхаа энэ хоёрын ийм амар нэг хосууд ч юм шиг бүр дэндүү codependent гэж байгаа байхгүй. Бүр ингээд дэндүү бие биендээ ингээд depend хийчихсэнтэй одоо би бинээсээ ингээд хагасаж чадхааргүй болчихсон нэг тийм арай жоохон нэг бүр toxic relationship юм шиг. Ер нь бол ингээд хосууд чинь хит би биендээ dependent байна гэдэг чинь айгүй бас муу зүйл гэж ярьдаг штэ ингээд бүр ингээд найз залуу байхгүй бол өвч гэдэг ч юм уу найз охин байхгүй бол өвч гэдэг юм шиг ингээд нэг өдөр л ингээд холдоо явчих юм бол ингээд бүр ингээд амьдрал зүрх гэж юм шиг тийм байхад ч одоо codependent гэж яриад байдаг тийм байх шин бас ингээд ер нь бол жоохон төрлийн toxic тийм зүйл гэж байгаа байхгүй. Яг тийм toxic нэг тийм хосуудын шин чанарыг гаргахаас гадна энэ хоёрын тухай юу гэж хүмүүс ярьж байгаа вэ гэхээр шүү дээ амар турчсан. Би энэ тухай бас яхаа өнгөрсөн жилийн Wicked-ийн тухай юм дээр ярьжсэн ярьцлаган дээр ярьцлаганаас ярьж бичлэгэн дээр ярьжсэн. Бүр амар турчсан. Тэгээ одоо хүмүүс энэ хоёрын өмнөх Wicked-ийг эхлэхээс өмнөх үеийнх нь одоо жилүүдийнх нь зургнуудтай бичлэгүүдтэй амар харьцуулж авахгүй ийм эрүүл биетэй байсан. Хизээч энэ хоёрыг бол өмнө нь бол тархан гэж хэлэхэргүй overweight ч гэх юм уу тэгж хэлэхэргүй би хаатай байсан. Гэхдээ яг л нэг эрүүл хүний биетэй харагддаг байсан. Гэтэл одоо байгаа нь болохоор бүр ингээ emaciated гэж ярьдаг. Emaciated буюу бүр ингээ ямар ч тийм хоол унд хүнд авах хөстэй амин тижэл байхгүй ингээд тэрийг авч чадахгүй байгаа хүмүүс бүр ингээд амар турцсан байдаг бүр ингээд өвчний хэмжээд оччлоо турцсан байдаг тэрийг бол ингээд имэнс яриад гэж яриад байгаа юм бүр тийм болчихсан юм гэж яриад байгаа байхгүй бүр ингээд амин хаана байгаа юм бэ гэмээр тэгээд тэр юм амин айрс одоо ясмас амар гарч байхгүй энэ цээжнийх нь хойлонгийнх нь манайхаа ганц арианач гэлтгүй ганц сентияч гэлтгүй ясмасны цээжнийх нь ясна так гэл гараал заяа тэг хойлоо бүр ямар ч хөхгүй болчихсан ингээд хөх байхгүй манайхаа хүн чинь угаасаа эмгтэн хүн ер нь турхаар амар турхаар бол хамгийн ихэнд явдаг зүйлүүд ч юм бол хөх бүкс байгаа штэ алга болчихдаг бүр ингээд хөхгүй болчихсан тэгэл амар ингээд бүх юмных нь ясмаас нь энэ collarbone энэ мөрнийх нь ясмаас хүзүүнийх нь яс ингэж так гэл ингээд гарч мараад л амар болчихсон тэг хүмүүс тэрийг бол ингээд айгүйх ярьж байгаа түүнээс гадна манайхаа энэ хоёр төр хин нэмэгдсэн гэж энэ жил за яг өнгөрсөн жил бол өнгөрсөн жилийн кинон дээр бол энэ хоёр хоёулаа бол хамгийн амар нээсэн бол энэ жил нэгэн хүн нэмэгдсэн байгаа тэр нь бол Michelle Yeoh манайха oh my god та нар харсан Michelle Yeoh ойрын үед ямар болсон байгааг яг энэ хоёртой адилхан болсон. Michelle Yeoh ч гэсэндээ одоо Аз эмэгтэй байгаа шүү дээ Аз Asian American actress тэгээд бас айгу мундаг жүжигчин тэгээд зөндөө олон мундаг киноноор тоглож байсан шүү дээ Crazy Rich Asians гэдэг түүнээс гадна нөгөө нэг айгу гоё кино тийм би тэр кинонд анх үзэж амар дурлж байсан нөгөө нэг Everything Everywhere All at Once гэдэг тэр кинон дээр бас ингэж тоглож байсан. Тэр эмэгтэй ч гэсэндээ тэр жүжигчин ч гэсэндээ хизээч тархан гэж хэлэгдэхээ жүжигчин байсан гэтэл одоо oh my god яг Cynthia Ariana Grande хоёртой адилхан. Тэгээ хүмүүс бүр ингээрээд авахгүй энэ одоо яг тэр зураг авалтын үе юу болсон бэ? Тэ яг юу болсон учраас жүжигчт нь ингэтлээ турва. Цаанаасаа найруулагчт нь эсвэл кино зохион байгуулсан одоо executive хүмүүс нь жүжигчтэйгээ эмэгтэй жүжигчтэйгээ та нар айгу турах хэрэгтэй. Хатуу хоолны дэглэн байх хэвээр юу ч идэж болохгүй тий зураг авалтын үед юу ч идэхгүй шүү та нар гэж бүр ингэж тарчлаасан юм уу эсвэл бол бүгдээрэнд нь баг та зургийн талбай дээр
Оземпик тараагаад өгчихсэн юм уу те. Манай кино тоглож байгаа эмэгтэй хүн болгоо Оземпик хэрэглэгээд бүр баг Оземпик тараагаад өгсөн юм уу те. Тэг бүр хүмүүс ингэж хүсэж байгаа байхгүй тоглоом игээд Wizard of Oz гэдэг штэ те. Яг энэ кино ч юм бол яг Wizard of Oz биш л Wicked гэдэг кинотэй. Гэхдээ Wicked Wizard of Oz гэдэг энэ хоёр зохиолч юм бол хоорондоо холбоотой зохиол байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс бүр ингэ нэрийг нь өөрчлөөд Wizard of Ozempic гэд бүр тим нэр өгсөн байхгүй баг ингэ зураг авалт хандлбай дээр Ozempic тараагаад өгчихсэн юм шиг. Ашгүй хүмүүс ярьж байхгүй. Яасан болоо энэ одоо Michelle Yeoh те өнгөрсөн жилийн хоёр Cynthia Ariana Grande хоёр ингэ турцсан байгааг хараад би ингэ нэг галуур хугдаад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээ энэ хоёр ингэ амар тураад Skinny Club гэдэг нэг тийм бүлэгт орчихсон. Тэгээ өөрөө ганцаараа ингэ галуур хугдаад байгаа юм шиг санагдаад. Алуу би энэ хоёрын клуб л гэсэндээ орё л доо гэж байгаа юм шиг гэг үнэд турж эхэлсэн болоо. Яг яасан болоо те. Яахлаар ингэ 3 эмэгтэй жүжигчд ингэтлээ амар турчдаг байна. Бүр ингэ нүднээс гарчихсан гэж яриад байгаа. Тэгээ хүмүүс ер нь эсвэл тэр нөгөө нэг зураг авалтынх нь орчноо тийм амар toxic environment байсан болоо те. Дарамттай, шаалттай те ингээд энэ хүмүүсээ доош нь хийсэн, доромжилсан, эсвэл бүр ингээд цаг наргүй ажиллуулсан те бүр ингээд өдөр шөнөгүй бараг хоол ундгүйгээр ингээд ажиллаулдаг те ийм амар тийм тарчлаасны, зовоосны тийм зураг алтын талбай байсан бол яасан болоо гэх бүр ингээд хүмүүс ойлгохгүй байгаа заяа. Яг бол Michelle Yeoh бүр энэ хоёртой нэгдээд ингээд амар тураад гараад ирчихсэн болохоор энэ жил. Тэг ер нь бол ингээд хүмүүсийн сонирхлыг айгүй татж байгаа. Тэгээ бас энэс болоод бас нэг юм хүмүүс ярьж эхэлж байгаа нь юу вэ гэхэд юм бол энэ зохиолч угаасаа л айгүй амар зохиолч штэ. Та нар 1939 онд гарч исэн Wizard of Oz гэдэг тэр киног мэддэггүй юм уу? Тэр киноны түүхийг мэддэггүй юм уу гэдэг аахгүй. Одоо тэр 1939 онд гарч исэн кино аахгүй Wizard of Oz гэдэг та нар бас мэдж байгаа бах бас нэлийн дээр үедтэй. Угаасаа амар дээр үед байгаа даа. Тэгээд гол дүрдэн тоглосон нөгөө жоохон охины дүр тоглодог жүжигчин болохоор Judy Garland. Тэгэд хүмүүс ярьж байгаа нь болохоор Judy Garland тэр дүрд тоглохдоо бас тэр киноны туршид те өөрөө бол 16 настай байсан юм байна лээ. Гэхдээ өөрийнх нь тоглож байгаа дүр нь болохоор улам амар ингээд нэг жоохон дуу арай өөрөөс нь хэдэн насаар дүү те тийм хүүхдийн дүр тоглож байгаа учраас бүр ингээд амар турхай байхыг шаардсан гэж аахгүй. Тийм учраас бүр хатууд хоолны дэглэм бариулсан гэнэ чи бүр турах стой гэдээ бүр ингээд амар турааж исэн. За тэгэл ер нь яг тэр зураг авалтын үеэр амар тийм toxic environment байдаг гэсэн гэнэ найруулагч бүр Judy Garland-ийн нэг удаа алгадчихсан гэнэ. Нэг одоо scene авч исэн чинь Judy Garland ингээд инээд нь хүрээд инээгээд ингээд зогсож чадахгүй байсан байна. Тэгсэн чинь найруулагч шууд очингууд амар алгадаад хайсан гэж аахгүй зогсоох гээд. Тэгэнгүүтээ нөгөө нэг одоо энэ хүү Alphaba гэдэг байгаа ногоон өнгөтэй чөтгөрөштэй одоо шулам те тэр чинь бас нөгөө Wizard of Oz дээр гардаг. Тэгсэн чинь тэр үед тоглож исэн Alphabaгийн үед тоглож исэн жүжигчин хордлогонд орж исэн гэж аахгүй. Яг гэвэл нөгөө ногоон өнгийн өнгөөр биеийг нь будах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь айгүй тийм хортой тийм бодисоор ингээд будаад хайчихсан будгаар будаад хайчихсан. Тэгээд хортж исэн гэж байгаа. За түүнээс гадна нэг робот шиг юм дүр байгаа гэдэг чинь нэг тийм төмөртэй. Тэрэн дээр бас ингээд нүрийг ингэж төмөр будах байсан юм байна л да. Тэгээд тийм aluminum юм шиг тиймэрхүү юмар будах хэрэгтэй байсан юм. Тэгсэн чинь тэр нь бас ингээд хортой байгаад тэр хүний одоо жүжигчнийх нь аманд нь орчихсон. Тэгээ тэрийгэ залгицсан чинь тэгээд бүр ингээд амар хордлогонд ороод бие минь өвдөдтэй бөө юм болжсэн гэх. Эхнийх нь жүжигчэнд тэгсэн гинэ. Бүр ингээд тийм хорт байцын хордлогонд ороод бүр тэр жүжигчэнд тоглож чадхаа болоод өөр жүжигчнийг ингээд хайр хийжсэн гэсэн. Гэх мэтчлэн ер нь бол тэр киноны туршид бол тэгээ айгүй амар юм болдог байсан гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Тэгээд наа зохиолч угаасаа айгүй амар тийм муу ёрон зохиолчтой те бүр ингээд яг муу ёрон юм шиг ингээл айгуу тийм toxic environmentтэй тэгэл жүжигчтэйгээ харьцаж гэсэндээ айгуу амар те тэгэд над Wicked гэдэг кино чинь Wizard of Oz-тай ингээ холбоотой юм чи энэ бүх одоо энэ холбоотой зохиолууд нь угаасаа өөрснөө яг нэртэйгээ таарчихсан Wicked гэдэг те тийм муу ёрын зохиол ахгүй да. Тийм учраас одоо над кинонд ч оролцсон хүмүүс ийм амар болоод байгаа үстэй гэж хүмүүс ярьж байгаа юм. Энэ бол яг бас жоохон conspiracy theory шиг юм байгаа үстэй те нэг тийм яг баталгаатай зүйл бол биш штэ. За тэгэнгүүтээ наадах чи ойлгомжтой байна. Яг энэ киноны туршид те киног авч явах үед л ингээл сони юм ингээд энийг бол toxic environment ч юм уу те тийм hostile environment ажилдаг байсан ч юм уу эсвэл дарамт шалтанд ажилдаг байсан учраас нааж үжигчтэн хит ингэж турхаас гадна тэр одоо зан аашныхын хувьд ийм болчихсон байгаа байхгүй те хит emotional хит сэтгэлийн хөдөлгөөнтэй дандаа уйлсан нэг тийм trauma bond хийн гэж ярьдаг штэ те ингээд хүмүүс янз бүрийн нэг амар ситүэйшнд орсон үедээ ингээд нөгөө өөртөө хамт адилхан зовсон хүнтэйгээ ингээд trauma bond хийчихдэг гэж байгаа байхгүй бүр ингээд сэтгцээрээ ингээд сэтгэлээрээ холбогдчихдаг тэгэл нөгөө хүнтэйг нийлээл ингээд уйлал муулал байдаг ч юм уу те одоо бүр нэг жишээ өгөө за айгу сонин зөвхөн өөртөө хамт зовсон ч биш бүр ингээд гэж байгаа байхгүй одоо чинь serial killer энтрээр ингээд
хулгайлагдаад kidnapper энэ төр хүмүүсээр хулгайлагдаад ингээл юм хумд ингээл амар олон зойрондоо 10 хэдэн жил хорьсон ч гэдэг юм уу тиймэрхүү юм сонсогддог шээ амьдрал дээр жинхэнэ амьдрал дээр те тэгээд эсвэл нэг гаж донтой хүмүүс ч юм уу те баг өөртөөгөө хүүхдүүдийг аваад охиныг аваад ингээд юм хумд хорьчихсан 10 хэдэн жил ингээд бэлгээ өчрхэл дарамтанд оруулаад л тэгэл те баг хүүхдтэй болгоцсон ингээл тиймэрхүү юм зөндөө байдаг те бодит төөхнүүд тэр юмнууд жишээ нь гэхэд манайхаа тэр одоо хэдийгээр хохирогч нь хохироод байгаа штэ нөгөө хохироож байгаа хүн нь нөгөө нэг өөрийг нь хорж байгаа хүн байгаа те гэтэл trauma bond хийждэг гэж байгаа байхгүй жоохон ч гэсэндээ ягаад гэвэл өөрт нь ингээд өөрийг нь зодож модж байгаа ч юм уу өөрийг нь хүчрхэлж яснаа жоохон ингээд өөрт нь сайхан ажиллах ч юм уу те аль мэ хоол авчирдаг гэж гэдэг юм уу те тэгэнгүүт нэг тийм hot and cold гэдэг те нэг тийм хүүтэн халуун тийм мэдрэмж өгсөөр байгаа нэг тийм trauma bond хийждэг гэж байгаа байхгүй тийм болохоор иймэрхүү бараг л үнэн байх гэж яриад байгаа байхгүй энэ жүжигчид чинь яг тэр ажиллаж исэн filming set-н дээр нь айгүй амар юм болтог байсан. Тэгээд энэ жүжигчин чинь хоорондоо ялангуяа Cynthia Arena хоёртой хоорондоо бүр ингээд тийм амар environment-д хоёулаа хамтдаа байсан болохоор ингээд trauma bond хийчихсэн. Тийм учраас одоо энэ хоёр ингээд тэр filming set-нээсээ гарчихсан ч гэсэндээ ингээд би бинээсээ comfort хүсдэг, би бинээсээ тухтай байдал одоо тийм protection-ыг би бинээсээ хамгаалтыг би бинээсээ хүсдэг. Тийм болохоор ингээл би бинийг харж уйлаад би биндээ хүрээд л ингээд ийм байгаад байгаа юм а гэдэг тийм таамгийг бас ингээд хүмүүс гаргаж ярьж байгаа юм а. За ер нь л бол тэгээд те энэ киноны тухай бол ийм зүйлүүд яригдаж байна. Гэхдээ энэ бол угаасаа маш амжилттай кино болох нь бол угаасаа ойлгомжтой. Тэгээд яг энэ киноны арт юу болсон? Тэгээд энэ киноны жүжигчин яагаад ингэж ийм амар эмзэг дэлбэнүүд болчихсон? Яагаад ийм амар турж мурчсан гэдгийг бол бид нар хизээч мэдэхгүй байх. Хэрвээ энэ жүжигчд өөрснөө гарч ирээд ярих юм бол яг бид нар олж мэдэж магадгүй. За тэгээд энэ киноны энэ зүйлээс гадна гэх юм бол маркетингийнх нь бол ажиллагаа нь бол үнэхээр шилдэг гэж яригдж байгаа. Бүр ингээд Hollywood-ийн индустринтэй гарсан одоо хүртэл гарсан кинодоос хамгийн шилдэг маркетингтэй гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээ тийм ч учраас маркетингтэй айгүй том төсөвтэй байсан юм байна лээ. Хоёр кино нь манайхаа нийтдээ бажет нь маркетинг бажет нь төсөв нь болохоор $350 сая зарцуулсан юм байна лээ. Киногоо бүтээх бажет нь болохоор би түрүү хэлсэнтэй бичлэгийн ихэнд нэг кино нь болохоор $150 сая бүтээгдсэн. Хоёрдугаар ангийн ч гэсэндээ $150 сая бүтээгдсэн. Тэгээ хоёулаа нийлээд бол $300 сая бүтээгдсэн байтал энэ киноных нь маркетинг буюу зар сурталчилгаа хийж байгаа. Энэ киногоо сурталчилж байгаа тэрхүү бажет нь болохоор $350 сая байсан буюу киногоо бүр бүтээсэн тэрхүү юунасаа бажетнасаа илүү даваа явцсан байгаа байхгүй. Тэгээд амар угаасаа мундаг маркетингтэй байгааг нь харагдаж байгаа. Бүр 400 брэндтэй хамтарч ажилласан гэж аахгүй зар сурталчилгааны хувьд. Тэгэд ер нь бол жишээ нь Америкт гэдэг юм бол те хаасаагүй Wicked байгаа. Өнгөрсөн жил ч гэсэндээ тийм байсан манайхаа. Том биллборднууд дээр зар сурталчилгааны самбарууд дээр юу лэн бүх газар Wicked. Тэгээ Wicked-тэй холбоотой мерчнүүд, янз бүрийн хувцас, хунар, аяга, шаазан, таваг юу гэдгийг хүний бодож болох тэр бүх зүйл. Тэр битгий л одоо Febreze гэд агаар жуулагч байдаг шүү дээ. Өрөөний агаар жуулагч хүртэл Wicked-ийн тимтэй байна гэж байгаа юм. Бараг 0-ын цаас хүртэл Wicked-ийн тимтэй байна гэж байгаа юм. Starbucks хүртэл ингээл Wicked зориулаад Glinda Elphaba гэдэг ягаа ногоон өнгөтэй уух юмуд гаргаж байгаа гэж байна. Янз бүрийн хоол унднууд ингээ ягаа ногоон өнгөтэй гарч байгаа гэж байна. За тэгээд тэр битгий л одоо Chili's гэд Америкт байдаг сүлжээ ресторан байдаг. Тэгсэн чинь тэнд айгүй алдартай болж байгаа юм ингээд юу гэх юм бол Margarita байгаа гэж аахгүй нөгөө нэг alcoholic drink байгаа шүү дээ. Тэр нь болохоор ягаа ногоон өнгөтэй Glinda Elphaba гэдэг бас тийм янз бүрийн одоо өнгө мөнгөтэй яг Wicked зориулсан иймэрхүү Margarita-нууд гарч ин гэж байгаа. Ер нь ингээд хаасаагүй манайхаа. Хүний бодож болох юу л тэр бүгд Wicked-ийн merch байгаа. Ийм галзуу маркетингтэй байсан. Тэгээ тэр битгээл саяхан одоо яг болж байгаагүй мэдгүй ямарсан манайхаа сая ганц 2 хоног яг TikTok-ийн search bar руу оронгуудаа search хайлтан дээр нь Glinda гэд Ariana Grande-гийн дүрийг нь бичих юм бол юу гарч ирдэг вэ гэхээр Ariana Grande нөгөө хувцас өмсөд Glinda-гийн хувцасыг өмсөд ингээ гарч ирээд бүжгэлж байгаа нь гарч ирдэг юун дээр чин дэлгэцэн дээр чинь. Түүнээс гадна Elphaba гэж бичих юм бол Cynthia Erivo-гийн дүр гарч ирээд ингээ бүжгэлж байгаа гарч ирдэг. Гэх мэдчлэн бүр ингээ хамдарч болох бүх зүйлүүдтэй хамтарсан байгаа байхгүй. Ингэж амар маркетингтэй байсан кино. Тэгээ тийм учраас бол айгүй амжилттай явж байгаа box office дээр. Тэгээ түрүү хэлсэндээ 2-3 өдрийн дотор гэхэд нийтдээ аль үжэнэ $226 сая олоод тахчээ. Цаашдаа ч гэсэндээ галзуу амжилтыг олно гэж бол бодож байна. За манайхаа өнөөдөр та бүхэндээ
ийм одоо сэдвийг ярьж өглөө. Та нар энэ тухай дээр юу гэж бодож байна? Энэ Cynthia Ariana хоёрыг одоо арай дэндүү байна гэж бодож байна уу? Эсвэл зүгээр байна штэ. Над хоёр ч зүгээр л тэ сайхан найзууд, сайхан co-starнууд байна гэж бодож байна уу? Эсвэл дэндүү амар хэтрээд байна гэж бусад хүмүүс шиг бодож байна уу? Тэгээ та нар тэр тухайгаа бас коммент бичүүлдээгээрээ бас та нарт хэрөө дэвшүүлэх таамаг ойл те энэ эдгээр яагаад ийм дэндүү emotional байгаад байна. Дэндүү эмзэг байгаад байна. Дэндүү ингээд турчсан байна энэ жүжигт нь. Яг яасан болоо гэд те та нарын бодож байгаа таамаг байвал бас доор бичүүлдээгээрэй, окей? За манай хаа ингээд та бүхэн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболохой булангаараа цааш хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.